аав байх ер нь айгүй чухал. Хариуцлагатай аав, сайн аав байх гэдэг бол өөрөө энэ нийгмийг өөрчлөх чадвар яг үнэндээ. Гэхдээ ямар ч байсан тэнд бас аав нар бол одоо өдөр тутамдаа ингээд хичээгээд ажиллаа хийгээд гэр бүлийнхээ төлөө тэмцээд явж байгаа тэр аав нар байгаад байгаа. Аав нараа бид нар урамшуулъя, аав нараа бид нар итгэвчүүлъя. За мөн бас чадваржуулъя гэсэн тийм л ийм гурван зүйлийн хүрээнд бид нар ажлуудаа хийж байгаа гэсэн. Математик 2 хийж байгаа Industry Cast podcast-ийн 10 дахь дугаарын зочноор сайн аваад төслийн зохицуулагч Инх санаах маань оролцсон. Эр хүнийг юу эр хүн болгодог гэхээр хариуцлага бий болгож байгаа байхгүй. Ер нь яг нэг өрхийн тэргүүн гэдэг үг чинь бол бас зүгээр нэг бас гараад ирсэн үг бас биш л байгаа байхгүй тий. Бид нар яагаад аавараа авгалагдаж чинь бас өөрөө цаанаас хүндлэл бас тодорхой хэмжээнд явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нар гэр бүлдээ бас энийг тодорхой хэмжээнд хэрэгжүүл сурах. Бид нар чинь багаараа байж баг болж бид нар чинь яг амьдралыг босгож байгаа байхгүй. Сайн аав байна гэж чинь бас нөгөө талаар бас сайн нөхөр байна гэсэн үг байна. Тэгээ өнөөдөр бол бид нар жолооны ард сууж байгаа. Бид нар өнөөдөр яаж хүүхдүүдэд хүмүүжүүлэх вэ гэдгийг бид нар шийдэж байгаа. Магадгүй 20 жилийн дараа таны хүүхэд яг энэ таны судал дээр суугаад манай аав нэг тийм хүн байсан даа гэж дурсаад ярихад юу гэж ярих вэ гэдэг талаас нь биднээс эр хүнийг эр хүн л өөрөө л босгодог. Яг үнэндээ бол жоохон хатуул та. Энэхүү дугаарыг хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Эр хүн гэж юу юм? Аав гэж яг хин юм бэ гэдэг юм ганц асуултанд хариулаад тэр асуултаа л маш сайн персуисээр хагаад дуусгая гэж бодод байна л та. Тэгээд таны хувьд эхлээд хоёр хүүхдээ аав те бид хоёрыг бодвол яг аав гэдэг сэдвийн талаар яг туршлагатай хүн байгаа. Тэжрэлээ аав. Тэг эхлээд өөрийнхөө тухайд танилцуулаа. Дараа нь өөрийнхөө аавын journey те аав болсон түүхээ ярьж өгөөч. За тий. За намайг Жамсургийн Инхснаа гэдэг. Тэгээ би нэг ихнэр хоёр хүүхэдтэй. Тэгээ ер нь бол одоо хүүхдүүд маань бас харьцангуй том болсон л да. Одоо нэг нь 14-тэй, нөгөөд нь 10-тай. Одоо нэг тийнейж гэж ярьдаг те. Тим үеэрээ орж байгаа тим хүүхдүүд. Тэгээ ер нь яг би өөрийгөө бас ингэж бодохоор ингэж амьдралаа бас бодохоор ингэж би ер нь айгүй тийм азтай хүн байна гэж боддог хгүй. Яагаад тэгэхээр би ер нь айгүй тийм сайн аав өвөөнрийн доор бас өссөн байгаа даахгүй. Тэгээ ер нь одоо ингэж за манай өвөөнөр маань бол ер нь нэлээд одоо 80 гараад ер нь бүгд одоо нас орсон хүмүүс аюу хэмдэ одоо бурхан болсон хүмүүс байж байгаа тий. Аа манаас одоо хүртэл цуг байдаг ер нь ингэж надад аюу заа зөвлөдөг тийм хүнэлтэй. Тэгээд яг энэ хүмүүсийн амьдралыг ингээд харж байгаад ер нь сайн аавын доор өссөн гэдэг бол өөр айгүй том бас аз завшаан байгаа байхгүй. Тэрийг би ер нь ингээд олон ингээд найз гэдэм үү нөхдүүд ингээд тойр үрлээс ингээд харж байгаа байхгүй. Тэгээ ер нь ингээд аав гэдэг хүн айгүй чухал юм байна гэдэг ер нь ингээд өөрөө толгоогоор бол ойлгоод тэгээ ингээд ер нь бол ингээд хараад байдаг те. Тэгэхдээ яаж энэ сайн аав болдгийм бэ гэдэг зүйлийг ингээд судалж эхэлсэн гэх юм да. Тэгээ ер нь ингээд бас ингээд их нэртэйгээ нийлээ. За бас өөр одоо төрийн бас байгууллагуудаар бид нар гэр бүлийн хичээлүүд аяг заадаг гэсэн. Тэгээ гэр бүлийн хичээл заагаар чинь бараг 180% нь ер нь бол эмэгтэйчүүд оролцдог. За 20% нь аав нар оролцдог. За аав нар оролцохоор яадаг вэхээр ер нь ингээд хоошоо суучдаг. Тэгээд ингээд сонсож байгаа л яг тэр хүн ойлгож байгаа юм уу үгүй юу бид нар хүрч байгаа юм гэдэг тэр бол нэг мэддэхгүй байж байгаа л гараа явцдаг тийм зүйлүүд байгаад байна. Тэгээ ер нь тэгээд цаашаа өөрөө аав боллоо. За бас тодорхой хэмжээний туршлага гомдлууллаа. Яаж одоо энэ аав нарт хүрэх вэ гэдэг талаар ер нь бол судалж эхэлсэн байж. Тэгээ бид нар нэг 2024 онд одоо бараг хазаар юм уу да. Сингапурын нэг байгууллагатай холбогдсон байхгүй. Тэр нь болохоор одоо Dads for Life гэдэг ерөнхийдөө нэг тийм байгууллага байгаад байгаа юм. За энэ Dads for Life нь болохоор энэ бол 2009 оноос хойш ингээд яг аав нар чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тийм байгууллага байхгүй. Тэгээ энийг болохоор үүсгэн байгуулсан хүн болохоор Джейсон Вонг гэдэг нэг Сингапур ах байгаа юм л да. Одоо бас 60 гарцсан тийм ах байж байгаа. Тэгээ тэр ах маань яасан бэ гэхээр 10 яг карьераа бол ер нь бол одоо Сингапурыг хорхоос эхэлсэн байд. Тэгээ ерөөсөө 17 жил одоо Сингапурын харьхуудад ажилласан. За дээрэс нь тэгээд нөхөр бол одоо манайхаар бол баг шүүхийн шийдвэр биелэх газрын дэд дарга гэх юм уу. Ер нь нэлээд тийм топ албан тушаалтай тийм хүн болсон байж. Тэгээ тэр хүн бол ер нь бол Сингапурт бол баг одоо захын нохооч хандахгүй гэдэг шиг тийм одоо бас нэг бодлоо айгүй тийм нэр хүндтэй хүн байдаг. Яасан бэ гэхээр ер нь бол хоёр одоо Сингапурын бас нийгэмд хоёр том хөдөлгөөнийг эхлүүлсэн байдаг байхгүй. Тэр нь болохоор нэг нь болохоор нэг Yellow Ribbon гэдэг одоо 20 ангиас гарч байгаа хүмүүсийг яаж одоо тэр хүмүүсийг одоо яаж нийгэмшүүлэх вэ гэдэг тал дээр аюух анхаардаг тийм хөдөлгөөн гэсэн үг. За тэгээ тэрүүгээр дамжуулалт бол одоо Сингапурт 2000 оны үед бол нэг 20,000 хоригдол байсныг одоо бол нэг 10,000 хүртэл ингээд бууруулсан. Нэг давтамж нь ерөөсө багассан гэсэн үг. Тийм одоо зүйлийг эхлүүлсэн ингээд одоо ярьж байгаа. За нөгөөх нь болохоор яасан бэхээр
юу яг хоригны дарга хийж байхдаа тэр судалгаа хийж үзсэн Монголд яг хоригдж байгаа хүмүүс тэр тэгсэн яасан бэ гэсэн чи ерөөсөө хоригдж байгаа одоо энэ нийт залуучуудын одоо ирчүүдийн аав нарын ерөөсөө 70-80% дандаа аавгүй орчинд өссөн байна гэдэг тэр судалгаа гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө за тэгвэл энэ хүмүүсийг яаж одоо асуудал гаргахаас өмнө магадгүй одоо гэмтрийг толбохоос өмнө те энэ хүмүүсийг яаж одоо юу яах вэ? Одоо хүмүүжүүлэх вэ? Одоо яаж одоо зөв замд нь оруулах вэ гэдэг тэр зүйлийг судлаа. Тэгээд ер нь Dads for Life буюу одоо нэг амьдралын төлөөх монголоор орчуулах юм амьдралын төлөөх аауд гэдэг тийм байгууллагыг бол байгуулсан юм байна. Тэгээ 9 он хойш тэгж явж чад одоо бол бид нар 24 он тэр хүмүүстэй уулзсан. За тэгэхэд бол бид нар Малайзд очиод уулзахдаа бол одоо Малайзын чинь одоо арай өөр нэртэй Better Dads гэдэг одоо яг бас монголоор бас сайн аауд гэсэн утгатай тий. Better Dads гэдэг хөтөлбөр байж байгаа. За одоо Камбож, за Вьетнам, за өөр одоо Хонконг гэднэргээд ер нь хятад эдгээр улс гэдэг ер нь бол улс болгоны аав нар ингээд бас нийлээд бид нар бол яг тэр 24 онд Малайзд ч тогтол 14 орны аавнууд ирсэн байж байгаа хгүй. Тэгээ ер нь бол бид нар бас Монголдоо энэ зүйлийг хийя гэх. Тэгээд сайн аауд гэдэг юм юугаар одоо нэртэйгээр ер нь бол энэ зүйлийг хэлсэн байж байгаа. Одоо ингээд бодоод үзэхлээр бидэд өмнө ингээд яг рол модель гэх юм уу те яг эрэгтэй хүүхдийн зүгээс харах юм бол аав бол угаасаа яг рол модель яг амьдралаас нь заагаад өгсөн те одоо байгаа. Тэгэнгүүт өмнө миний бодлоор бол одоо хэдгээр зуунд эдийн өмнөх үеүүдэд бол аав нарын рол модель байсан эффект айгүй өндөр байсан баг гэж бодож байгаа. Тэнгүү сүүлийн үед болохоор ер нь яг юм аав нарын рол модель одоо аав нарын нэг тийм одоо хүүхдтэй сургууль хүмүүжүүлж байгаа юм багасаад байгаа юм шиг байгаа тийм мэдрэмж байгаа даа. Бас магадгүй яг энэ талаар та судлаад үзсэн байж магадгүй. Ер нь бидэд ягаад ийм рол моделийн дутагдалд ороод байна вэ? Яг тийм аав нарын тий. Ер нь аав нарын одоо яг дутагдал гэхээс илүү би бол яг бас тэрийг бас яг тэгж харахгүй байгаад байгаа байхгүй. Яг манай ер нь бол аав хүн бол аав ээж хоёр нийлжиж энэ бол угаасаа маш олон судалгаас батлагдсан зүйл дээ. Аав ээж хоёр хоёулаа байж ээж хоёулаа нийлж ээж бас хамтдаа байж ээж хүүхдүүдийг бол одоо юу яадаг одоо маш тийм сайн одоо хүмүүс нэг бодлын чанартай хүүхдүүд гаргадаг тий. Одоо нийгэмдээ одоо юу гэдэг тий байр суурь олж чаддаг, за стресс авч чаддаг, за одоо юу гэдэг бүх төрлийн юу байж байгаа тий. Тэгэхээр аав нар яг бидний нөгөө нэг зорилго болохоор ерөөсөй байгууллагын маань зорилго болохоор рол моделүүд бол байгаа. Тэгэхээр тэр рол моделүүдийг гаргаж ирэхгүй бас байгаа. Гаргаж ирч чадахгүй байгаа бас тийм зүйл ажиллагдаад байгаа байхгүй. Яг тэгвэл одоо юу гэдэг Монголын өнөөгийн нийгмийг харахад бол за Монголд бол одоо нэг сая гаруй гэр бүл байна. За үүнээс бол одоо нэг 100 яг алтан тоогоор бол нэг 100 гаруй мянга гэж одоо ингээд өрх толгойлсон ээж нар болоод аав нар байна гэсэн. Тэгэхээр чин тэнд цаана бас нэг 900 ч юм уу 800 мянган гэр бүл бол бас ингээд байж байгаа байхгүй. За энэ бол за мэдээж юу гэдэг те ямар нэгэн байдлаар одоо аз жаргалтай байна уу юу байна уу гэж асуудлууд бол зөндөө байгаа. Тэгэхдээ ямар ч байсан тэнд бас энэ аав нар бол одоо өдөр тутамдаа ингээд хичээгээд ажиллаа хийгээд гэр бүлийнхээ төлөө тэмцээд явж байгаа тэр аав нар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр аав нарыг л бид нар ер нь бол энэ байгууллагын маань байгуулж байгаа бидний энэ хийж байгаа зүйлийн зорилго маань төрөөсөө аав нараа бид нар урамшуулъя, аав нараа бид нар итгэвчүүлье, за мөн бас чадваржуулъя гэсэн тийм л ийм гурван зүйлийн хүрээнд л бид нар ажлуудаа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энэ нийгэмдэр бид нар одоо юу гэдэг те яг ингээд сошиал медиагаар ингээд харах юм бол ингээд аав нар болохгүй байгаа юм шиг аав нар ингээд хүчирхийлэл үлдээл те аав нар ингээд янз бүрийн асуудал гаргаад байгаа юм шиг л ингээд ерөөхдөө харагдаад байгаа. Тэгэхдээ нийт массаараа бол аав нар маань л харьцангуй одоо сайн байгаа гэж би бол харж байгаа байхгүй. Ялангуяа одоо нөгөө нэг юуны хувьд бол залуу аав нарын хувьд бол одоо айгүйх тийм хичээдэг одоо бас ингээд хүүхдүүдээ хүмүүжүүлээ яаж одоо сайн хүүхдүүдээ одоо хүмүүжүүлэх вэ гэдэг дээр бол анхаарал тавьдаг цаг гаргадаг тийм бас болж байгаа юм байна гэж би бол харж байгаа. Одоо энэ бас нөгөө үеүүдийн хоорондын ялгаатай тал айгүйх байгаад байна. Тэ одоо жишээ нь бидний аав ээжнэр үе бол одоо социализм те тэрийг ингээл даваал ингээл яг одоо өдөр тутамдаа нэг амьдралынхаа төлөө хичээж байгаа тэр үед л яг урагшаараа л ажиллаа хийж байгаа хүмүүс ер нь бол бас тийм чих нэг цаг зарцуулах те хүүхдтэй нэг юм нэг аав нэг ингээ харах хэрэгтэй да гэж нэг бодог байхаа миний бодлоор те тэгэхээр урдх ажиллаа хийгээл яг ингээл амьдралын төлөө маш ингээл байж исэн байхаа яг бидний одоо үеийн те одоо манай үеийн одоо аав нар болчихсон найзууд бол бас харьцангуй бас хүүхдээ одоо тийм багаас нь инги гэдэг айгүй план төлөвлөгөөтэй тий төлөвлөгөөтэй яг ингээ за одоо 1-3 наснд нь инги гэдэг болцоод байна л да. Тэгэхээр ер нь энэ үеүүдийн хоорондын ялгаатай тал бас нийгмийн одоо нөлөө байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр яг энэ ялгаатай талууд нь бас юу байна вэ таны судалгаан дээр харуул. Яг ер нь нөгөө нэг
яг бид нар ч одоо нөгөө харьцангуй мэдээлэлтэй цаг үед амьдарч шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг за бид нар өнгөрсөн жил бол одоо ингээд нөгөө 2025 онд бол за одоо энэ аавнарт бид нар зориулсан. Ер нь манай нөгөө нэг хөдөлгөөн нь 2 зүйл хийгээд байгаа байхгүй. За нэгдүгürt нь болохоор бид нар сошиалаар одоо хүмүүст хүрэх гэж үзэж байна. Одоо сайн аав гэдэг пэйжээр тий. За тэрүүгээр бол одоо ингээд аав нарын сайн аав гэж ямар хүнийг хэлдэг яа ингээл одоо мэдээллийн чанартай зүйлүүдийг бол хийж байгаа. За нөгөөх нь болохоор бид нар бас одоо тэр Сингапурын тэр байгууллагын аль бие усны нэг сургалт байж байгаа. ICANN гэдэг одоо за монголоор чөлөмөр би чадна гэдэг хатгатай тий. 100 айл. Тийм одоо сургалт ингээд аав нарт зориулж хийж байгаа байхгүй. Тэгээ бид нар яг тэр 25 онд бол 10 удаа энэ сургалтаа бол хийлээ л дээ. Тэгээд энэ дээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сайн эднэртэй хамтраад ер нь бол 25 онд бол ажиллалаа. Тэгэхэд харж байгаад бол за яг одоо яг та нар хэлдэг яг зөв л дээ. Одоо манай нөгөө нэг одоо яг миний үеийнхэн гэх юм дээ. Надаас одоо дээш үеийнхэн бол одоо 40 нүүртэй хүмүүс бол ер нь нийгмийн яг тэр ороо бусгай үеийг туулсан, даван туулсан. За тэгээд тэнд үед бол одоо ингээд юу гэдэг нь те за мэдээж аав нар манд хариуцлага алдсан, гал алдсан тийм бол зөндөө байж байгаа. Тэр үеийг бол туулсан хүмүүс байж байна. Харин одоо ингээд доошогоо бид нар сургалтуудаа бас цэцэрлэгийн одоо насны хүүхдтэй аав нар дээр хийж үзэхэд бол шал өөр үр дүн гарч байгаа байхгүй. Тэр хүмүүс бол яалчгүй одоо өнөөдөр бол гэр бүл гэдэг чухал гэдгийг бас ойлгоцсон байна. За аав нар бол чухал гэдгийг ойлгоцсон байна. Тэгээ яаж би хүүхдүүдтэй цаг өнгөрөх вэ гэдэг илүү нөгөө нэг шин соргыг юм олж мэдхээс илүү би яаж чадварч болох вэ гэдэгтээ илүү анхаарсан тийм аав нар байна л гэж харж байгаа байхгүй. Одоо гэдэг сошиал дээр жишээлбэл ингээд бас нэг юм трендүүдийг ер нь л ингээд харахад те. Өмнө нь бол жишээлбэл хүмүүс одоо ялангуяа эрэгтэй хүн талаас нь те. Одоо юм мөнгөтэй одоо юу гэдэг ингээд би өөрөөр флексддэг байла тий ер нь хүмүүс би юм байна манайхаа намайг харж гэнэ үү гэх тэгдэг байсан бол одоо тэр тренд нь болохоор манай гэр бүл ийм гоё ийм аав байж чадж байгаас тий кингүүт одоо яг тэр нөгөө attention гэх юм уу тий мэдээж одоо сошиал чинь хүмүүс тэгж ер нь бол ашиглаж байгаа байх тэгмүүд яг тэр яг хамгийн цаана байгаа value нь өөрөө яг гэр бүлдээ маш сайн гэдэг брэнд айгүй хүчтэй байгаа байхгүй. Тэгэхээр бас ер нь одоо яг тэр нэг юм одоо өөрчлөгдөж байгаа момент бас хизэнээс эхэлж үү гэж асуумаар байна л да. Би тэрийг нэг өөрчлөгдсөн гэж л бас харахгүй байгаа байхгүй. Ер нь бол угаасаа л байсан. Зүгээр тэрийг нөгөө нэг гаргаж ирэх одоо тэр нөгөө нэг юу нь бол бага байж л гэж хараад байгаа юм л та. Гаргаж ирдэг байсан үе нь бол айгүй бага байж. Хүмүүс л ер нь яг үгүй те за би тийм ажил хийдэг, би ийм гоё хувцастай ч тийм ийм бизнес хийдэг гэж аюу тийж ярих дуртайсаа. Гэхдээ яг үндсэндээ эцсийн дүндээ бол бид нэр өсөл гэр бүлээс гаралтай шүү дээ. Тэр нь бол бид нар те одоо магадгүй бид нар аав байсан байгаагүй ямар ч нэг эрэгтэй хүн оролцсон болол бид нар өнөөдөр бүгд энд сууж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр ер нь бол яг эцсийн дүндээ л бид нар ерөөсө бүгд гэр бүл яа. Энэ хүүхдийн нөгөө нэг хүмүүжлэлтээр бол ялангуяа энэ бол аюу харагддаг л да ер нь бол. Хүүхдүүд чинь нөгөө нэг яг 0-5 наснда ерөөсө бүх юм сурж аваа. Ер нь бол баг нийтлийнхэн баг 70-80% 80% мэдлэгээ тэндээс олж авдаг гэдэг байхгүй. Тэгэхээр тэр үед ерөөсөө яг анхны одоо хүүхдийн бол анхны одоо эмэгтэй хүүхдийн бол анхны хайр нь аав нь байдаг тий анхны үлгэр дуурайл нээж нь байдаг. Эрэгтэй хүүхдийн хувьд бол анхны одоо анхны хайр нь ээж нь тэгээд анхны үлгэр дуурайл нь аав нь байдаг тий. Тэгэхээр чи бид нар ерөөсөө яг тэр яг цөм дотроос бүгд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө ерөөсөө ямар ч хүнд одоо адилхан сэдв байгаад байхгүй. Жишээ нь одоо ингээд янз бүрийн сургалт хийж байгаа. За нэг нь ингээд засаг дарга сууж байгаа. Нөгөөх нь одоо юу гэдэг нэг өөр нэг албан тушаалтай магадгүй одоо юу гэдэг ажилгүйч хүн байж болно те. Тэгэхээр тэр хоёр хоорондоо ингээд гэр бүлээ ярихаар яг л таарж байгаа байхгүй. Ер нь бол сэдвүүнтэй. Тэгэхээр эн чинь бидний хувьд бол маш тийм одоо нийтлэг универсал сэдв байгаа байхгүй те. Одоо эхлээд бид хэд нөгөө тодорхойлоход оролдвол гэх юм уу? Нэгдүгürt болохоор аав гэж юмыг тодорхойлох гээд аав гэдэг identity-г аав гэдэг тодорхойлтыг хүнийг те дүрийг үүрэг хариуцлагыг тодорхойлохын тулд наан дахиад эрэгтэй хүн гэдэг юмыг тодорхойлох хэрэгтэй юм санагдаад байна л да. Тэгэнгүүт таны хувьд эр хүн гэж юу юм? Эрэгтэй хүн гэж хэнийг хэлэх юм? Эрэгтэй хүн гэвэл ийм эрэгтэй хүнийг би ийм хүнийг би эрэгтэй хүн гэж ойлгодог гэд дурдвал юу байх вэ? Жинхэнэ эр хүнтэй. Тийм ингээд тэнд чинь нэг олон өөр төрлийн хандлага ба шүү дээ. Зарим нь бол ингээд бяртай хүчтэй, тий, агрессив ийм маскулин тий нэг юм болчинлог байх ёстой, тий, тэрийг эр хүн гэж тодорхойлох ч юм уу. Эсвэл нөгөө талд нь болохоор ингээд янз бүрийн өөр төрлийн тодорхойлтууд байх шиг л байна л да. Тийм. Яг би ер нь л яг хувьяасаа бол ер нь юу гэж бодвол эр хүнийг юу гэж зүгээр л хариуцлагатай эрэгтэй хүнийг л эр хүнийг л хэлж байгаа байхгүй. Эр хүнийг юу эр хүн болгодог гэхээр хариуцлага л бий болгож байгаа байхгүй.
одоо яг зүгээр яг би зүгээр жоохон тоглоомор заримдаа Facebook дээр янз бүрийн бас гарна. Юу л тэгэхээр би зүгээр нь одоо Gen Z эднэргээд уюуд гэлдэг шүү дээ. Gen Z гэдэг бол би миний хувьд бол зүгээр харахтаа бол зүгээр л одоо нөгөө памперсны мөнгө төлдгүү, байрны зээл төлдгүү л залуучууд байгаа даахгүй. Тэрнээс хэрвээ одоо яг тийм хариуцлага үүрээд эхлэх юм бол бүгд л одоо ялгаагүй одоо бүүмөр юм уу юу гэдгийг те одоо нэг дээдли millennial болно. Ерөөсөө юу байхгүй те. Ер нь бол одоо би тийм үе, би ийм үе гэдэг дээр бол би ялж яах нь тийм юутай байдаг байхгүй. Хариуцлага гэдэг бол эцсийн дүндээ эр хүнийг эр хүн болгож байгаа зүйл байдаг байхгүй. Бид нар магадгүй те одоо юунда одоо спорт одоо хариуцлагатай. Тэр чинь бас нэг одоо булчин сүрмжтэй одоо юу гэдэг авраг болохын тулд тэр чинь хариуцлагатай байж л авраг болно шүү дээ. Тэгэхгүй зүгээр нэг тий. Зүгээр нэг яаж гэр бүлдээ бол тэр чинь хариуцлага үүрнэ. За магадгүй ажил төрөл дээр тэр хүн чинь хариуцлага үүрнэ тий. Энэ болгоно энийг хэрэг хариуцлага үүрж чинь тэр хэмжээгээр л тэр хүн бол илүү эр хүн шиг болж байгаа тийм л чадвар тийм л зүйл байх гэж бодож байна л та. Хариуцлагатай тэг хэлсэндээ байдаг. Одоо тэгэхээр манайхаа бүгдээрээ памперсаа. Энэ бол яг зөв. Хизэнээс ирэх юм бол таны үед таны тэр момент магадгүй та хизэнээс одоо нэг юм адилхан юм young and foolish dumb тийм байсан байх шүү дээ. Тэгээд and then broke. Тэр үеэс эхлээд таны яг за би ингээ хариуцлага хүлээж сурч ийн да, сурах гэж ийн да гэж мэдэрч ирсэн үе болсон моменттай холбоотой юу? Яг би ер нь яг азар одоо намайг одоо залуу байхад бол Facebook эднэрж байхгүй. Тэгэхээр тэр үед бол яг зураг мураг янз бүрийн юм уу эднэр бол харьцангуй багтаа. Тэгэхээр би ер нь бол яг сургуулаа бол би санхүү эдийн засгийн сургуулийг төгссөн. За санхүү эдийн засгийн сургуультай бол нэг айхтар тийм сайн сурч мураал ингээл юу байгаагүй. За дараа нь би англи руу нэг 6 жил тэнд уг нь бол яг боловсрлоо үргэлжлүүлэх гэж явсан. Тэгтээ бол тэгж чадаагүй. Ямар ч тэндээ ажиллаж амьдарч байгаад нэг 6 жилийн дараа иржсэн байхгүй. Тэгээ ер нь Монголд ирээд ер нь бол би яг өөрийгөө за би одоо нэг эр хүн шиг эр хүн болёо. Жон хариуцлагатай хүн болъё гэж ер нь шийдсэн байгаа юм л та. Тэгээ ер нь бол тэр бол миний хувьд баг 26 наснда ер нь бол одоо хариуцлага үрж гисэн юм. Тэгээ дараа нь 28 таад их нэртэйгээ танилцаад тэгээ 30 таад болсон. Тэгээ энэс хойш бол тэгэл мэдээж үгдий ажил төрөл хийлээ, хувийн бизнесээ эхлүүлээ. Тэгэл янз бүрийн юмд хийгээд ер нь бол айлхаар одоо хариуцлагатай эр хүн байл гэж ер нь шийдсэн л та. Тэр нэг анхны яг хүүхэд төрөөд те яг нэг анхны тэрвэрлэлт бас яг айгүй юм хүмүүсээс ингээд сонсголоо. Тэр ингээд нэг гэсэн нэг айгүй том момент байдаг гэж айгүй сонсч ирсэн. Тэгээс таны яг тэрний гоё моментыг бас гоё хуваалцардаг. Тий. Яг за энэ чинь яг ер нь бол би хоёр хүүхдээ хоёулын төрөхт нь ингээд цуг орж исэн байхгүй. Ингээ хүүхдүүдээ ингээд яг төрөхт нь хажууд нь ингээд ихнийхэн гарыг бариад за ингээд ихтэй зориг. Энэ л айгүй чих хүний хувьд ер нь бол айгүй хэцүүлт. Гэхдээ ер нь бол ингээд яг хажууд нь байгаад ингээд ажилласан. Тэгээ тэр бол надад бол айгүй гоё санагдав. Тэгэд судалгаагаар ч гэсэн ер нь те одоо ээжлэг чинь бол ингээд жирэмсэн болж байгаа тий. За тэгээд одоо хүүхдээ тээж байгаа. Тэгээ тэр хүний биед нь ингээд өөрчлөлт орж байгаа, гормон өөрчлөгдөж байгаа. Бүх юм ингээд юу яаж байгаа. Аав нар бол ерөөсөө яг хүүхдээ харсныхаа дараа л одоо яг ингээд гар дээр яг хэлж байгаа тий. Тэгээ хэлж шиг гар дээр барьсны дараа л өөрчлөлт орж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр өөрчлөлтөд яг би тэрийг бол одоо яг магадгүй би тэр үед одоо баг 30 та болж байгаа ч бас нэлээд жоохон оройтч болж байгаа тий. Тэгэхээр тэр үед бол хариуцлага 30 та хариуцлага бол ингээд толгоогоор ойлгоцсон. Тэгээд яг ингээд бас аюу тийм баяртай одоо хүлээж авч ясан л та. Тэгээд аав нар болоход аав болоход яадаг вэхээр нөгөө нэг эр хүний биед бас өөрчлөлт ордог гинэ. Тархинд нь өөрчлөлт ордог гэж байгаа. За ер нь бол 2 3 том өөрчлөлт ордог. За нэгдүгээрт нь бол ерөөсөө аавын нөгөө тестостерон гэж ирдэг шүү дээ. Одоо эр хүний нөгөө нэг одоо тестостерон гэдэг шүү дээ. Даавар бол ерөөсөө бараг 3-1-ээр багасдаг гэж байгаа байхгүй юу. Ер нь А болсны дараа. Тэгэхээр нөгөө нэг ер нь тестостерон чуулган эр хүнийг уг нь бол эр хүн болгодог чухал гормон шүү дээ тий. Тэгвэл тэр хүн бол бас яг тэр хүнийг одоо мэдрэмжтэй А байхад нь бас жоохон саад болдог гормон гэнэлтэй. Тэгэхээр зөөлөн болгохдаг байх нь шүү дээ. Илүү зөөлөн болгож байгаа тий. Илүү зөөлөн болгож байгаа. За магадгүй одоо энэ хүүхэд маань одоо яагаад уйлаад байна? Яагаад юу байна? Илүү мэдрэмжтэй болгож байгаа ер нь тийм зүйл болдго юм байна. Дээрэс нь бидний бас энэ тархин дотор бас өөрчлөлтүүд ордог. Gray matter буюу одоо нөгөө саарл одоо эс нь илүү томордог. За тэгснээр яадаг вэхээр нөгөө илүү олон ажлыг амжуулах, илүү олон юмыг амжуулах тийм чадвартай, мэдрэмжтэй болдог тэр юу гэдэг. Тэгэхээр аав нар өөрсдөө бас яг
юу болтоо одоо А болохтой бас тархинд нь өөрчлөлт ороод яг ээжтэй адилхан бас яадаг. Тэгээ дээрс нь хүүхдээ тэрврээд ингээд хүүхдээ цуг байх тусмаа аавас нөгөө нэг окситоцин одоо нөгөө юу гэдэг нь те эндорфин эднэргээд нөгөө гой одоо аз жаргалын гормон гэж нийт нь ярьдаг хэд хэдэн юм даа штэ. Гормон даа тэд нэр одоо аавас ингээд ялгардаг гинэ. Тэг хүүхдээс ч гэсэн тэр нь бас ялгараад тэгээд ер нь яадаг. Яг зүгээр аав ээж хоёрын ялгаа бол ээж бол нөгөө 9 сарын өмнөөс бэлтгэдэг эхэлж байгаа байхгүй. Харин А бол яаж юм нэхэр яг одоо хүүхдэд тэрсэн цагаас ахуулаад ер нь баг тийм. За сайн байна уу гэдэг. Амьдрал сайн байна. Судалгаа харж байгаа чинь ингээд аав нар бол маш олон аав нар ингээд тухайн үедээ би одоо миний хүүхдэд яадаг тийм. За би саяхан нэг ингээд нэг сартаа нэг хүүгээ тэрсэн. За хүү байсан тэр хүүгээ тэрснийг залуутай уулзсан байхгүй. Тэгээд за чи яаж юу хизэнээс одоо яг миний хүүгээ сурч ирэх гэж би саяхнаас сурлаа би ингээд юу дандаа миний дөө гэсэн. Тэгээд ингээд аавын дөө гэдэг хүүгээ. Марг тэгээд нөгөө нэг яа. Тэгэхээр нөгөө нэг энэ өөрчлөлт нь бас нэг жоох ингээд хожимдож ирдэг байгаад байгаа байхгүй. Тэгтэл тэр хүүхд үнэхээр юу залуу бол одоо хүүтэйгээ ингээд харьцаад авах тусмал улам илүү нөгөө нэг сайн болоод энэ өөрчлөгдөд явдаг байгаад байгаа байхгүй. Одоо бид ингээд ясныг 27 26 гэдэг яг 30-рууд өгчлээ л да. Таны хэлдгээр оройтох гэдэг байна. Тэгэхээр нөгөө нэг бас нэг талаасаа нэг юм одоо А болох одоо сайн аав тий заахав нэг одоо хүнийг сайн муугаар нь яагаад байх. Тэгээ А болох яг тэр хариуцлагатай эрэгтэй хүн байхад бэлтгэж эхлэх юмнууд бас юу байсан бэ? Одоо ер нь юу байдаг вэ? Яаж бэлддэг вэ? За би ястаа марафон гүгч юм шиг дээ. Марафон шүү дээ ер нь. Марафон шүү дээ. Чи тэгээ насан туршийн марафон шүү дээ. Тэгээд үхтлүүр арам гэдэг чинь яг тэр байгаа даа байхгүй тэрээс. Яг манай сайн сонс. Ер нь яг л юу л байгаа даа. Ерөөсөө л яг тэр хариуцлага гэдэг байхгүй. Одоо чинь миний одоо мэдж байгаа одоо 90 тойрны хүмүүс за 35-аад 40-өөч одоо ухааж байгаа хүмүүс хариуцлага үүрэх сонирхолгүй хүмүүс ч байж байна. Гэтэл ерөөсөө 20-таагаас 18-таагаас ингээд гэр бүл болцсон. Тэгээд өр хүүхдүүдээ ингээд аваад явж байгаа хүмүүс ч ер нь бол ингээд гоё аваад явж байгаа тийм хүмүүс ч бас байна те. Тэгэхээр ерөөсөө энэ бол одоо яг за би ер нь ингээд А болё. За ингээд нөхөр болъё. Хариуцлага үүрье те. Одоо гэдэг тэр юунаас шийдвэрээс л ерөөхдөө эхэлдэг байх гэж би бол бодож байна л та. Ер нь айгүй тийм олон аав нартай уулзаад ингээд хүмүүстэй уулзаад явж байхад бол тэр бол за энэ хэлэх тийм магадгүй бас насан туршийн шийдвэр байгаа байхгүй. За үнэхээр гэр бүлээ өдөр болгон ингээд сонгох одоо юу гэдэг нь те цаг минут болгонд одоо би гэр бүлээ сонгох уу эсвэл өөр ямар нэг юм сонгох уу магадгүй өөр янз бүрийн зугаа зангич гэдэг юм уу те тэрийг сонгох уу гэдэг тэр шийдвэрийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг тэр шийдвэр маань за би одоо 100% одоо ингээд гэр бүлээ сонгох гэдэг 100% тийм гэж мэдээж юу гэдэг нь тэр бол тийм зүйл бол байхгүй шүү дээ. Гэхдээ ядаж одоо юу гэдэг нь 100-ны 90% 80% нь үнэхээр гэр бүлээ сонгодог тийм одоо шийдвэр гаргадаг тийм л их хүн байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ ер нь ер нь аав байх ер нь айгүй чухал. Ер нь аав хариуцлагатай аав сайн аав байх гэдэг бол өөрөө энэ нийгмийг өөрчлөх чадвар байгаад байгаа байхгүй. Яг үнэндээ. Одоо жишээ нь Maryland их сургуулиас хийсэн нэг судалгаа байгаа. Тэрийг ингээд ярих юм бол за Америкийн одоо ингээд нийт хүн амыг харах юм бол за 60% цагаан арстан, за 13% нь 20% нь Хиспаник буюу одоо латин гаралтай, 13% нь хар арстай, за 6% нь ер нь бол Аз гэсэн тийм ерөнхийн нэг тийм дөрвөн том бүлэгт хуваагдж байгаа байхгүй. Гэтэл харуудыг яг ингээд аваад үзэхээр яаж юм нэхэр хар арстай хүмүүс ингээд аваад үзэхээр ерөөсөө 13% нь одоо нийт хүн амын 13% мөртлөө гэмт хэргийн одоо яг шоронд одоо хоригдж байгаа хүмүүсийн 40% нь баг хар арстай хүмүүс байна. За бүр цаашлаад хэлэх юм бол ер нь бол одоо хүнд гэмт хэргийн одоо яг аллагч тийм үү те одоо тийм хар тамхитай талбарыг гэмт хэргийн 50%-ийг нь хар арстай хүмүүс үлж байгаа юм байна. Гэтэл тэгээд тэр хүмүүс дээр ингээд хар арстай хүмүүс дээр ингээд судалгаа хийгээд яагаад ингээд яана гэсэн. За мэдээж авд энд бол одоо юу гэсэн хүний үзэлч юм уу юу те олон юм байна. Гэхдээ эндээс нэг том асуудал нь юу вэ гэхээр хар арстай хүүхдүүдийн ялангуяа одоо нөгөө нэг 10 жилээс доош боловсролтой гэр бүлүүдийн одоо гэр бүл төрж байгаа хүүхдүүдийн 70% нь ерөөсөө аавгүй төрж байгаа юм байхгүй. Аав нь байхгүй. Тэгэхээр нөгөө дандаа нөгөө яг single одоо бүр ганц бие ээжүүд 70 одоо нэг хар арстай хүүхдүүдийн 70% нь өсөж чинь гэсэн. Харин эргүүлээд Азууд дээр судалгаа хийдэг. За Азууд гэсэн чинь хамгийн одоо Америкийн одоо хамгийн өндөр одоо боловсролтой хамгийн өндөр орлоготой энэ хүмүүс яагаад тийм амжилттай байна гэсэн чинь ерөөсөө Аз гэр бүлүүдийн 88% нь яг ерөөсөө салдгүй тийм гэр бүл байгаа байхгүй. Аав ээжтэйг цугсдаг. Ер нь хүүхдүүд нь дандаа. Тэгээд тэр нь өргээд нөгөө нэг одоо юунда
нөлөөж авах. За энэ бол нөгөө эдийн засгийн хүний одоо хийсэн судалгаас тийм. Тэгэл чинь хоёр аав ээж байна гэдэг чинь тийм. Аав ээж хоёр хоёулаа байна гэж одоо хоёр орлого байж байгаа. За нэг орлох боломжтой байж байгаа. Нэгнтэй ингээд юу цаг өгөх боломж байж байгаа тийм. Одоо энэ хариуцлага хамтраад үүрэх тийм боломж байж байгаа тийм. Тэгэхээр ийм олон ингээд гэр бүл өөрөө ингээд салахгүй одоо нэг хамттай байснараа за аав нар бас ингээд оролцоотой байснараа яаж аахгүй. Эргээд нөгөө нэг хар ярьтай хүмүүсээр судалгаа хийгээд тэгвэл ямар одоо нөхцөлд гэдэг юм уу те ямар тохиолдолд энэ хар ярьтай хүмүүс маань амжилттай байгаад байна гэд судалсан чи ерөөсөө энийг бол бас нэг эдийн засгийн хийсэн судалгаа байгаа юм л да. Ерөөсөө аав нар гэдэг юм уу те тийм хүмүүс ингээ олон байдаг газар байгаа одоо магадгүй ингээ дүүрэг наваад юм л те одоо маш олон гэр бүлүүд ингээд хамттай байдаг. Эсвэл одоо магадгүй те тэнд ингээд нэг community center ч тийм үү одоо сүм цуглаач тийм үү тиймэрхүү юм нэг хамрагдаг тийм гэр бүлүүд нь илүү амжилттай байна гэсэн тийм судалгаа гарч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг аавтай яг зарим тохиолдолд бид нэг ингээд даун асуудаг янз бүрийн асуудал амьдралд гарна шүү дээ. Тэгвэл нөгөө нэг тийм бас рол модел болохоор тийм аав нартай ойрхон байх нь өөрөө бас тэр хүүхдүүд аягүй тийм эрг нөлөө үзүүлж байна гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар яг тийм юу яах юм бэ? Тэгээд тэр нөгөө нэг гэмтрийн судалгаан дээр ч тэгж харж байгаа байхгүй. 13% мөртлөө 40% гэмтрийг хийдэг. Бараг одоо юу гэдэг хүн амынхаа 4 дахин илүү их гэмтрийг хийж байна. Тэгвэл Азууд гэсэн чинь 6% мөртлөө ерөөсөө 1.5% нь л одоо хоригдж байгаа гэсэн. Өөрөөр 4 дахин бага гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондын бараг 8 дахин одоо тийм юуны гэмтрийг бага гарч байгаа байхгүй. Одоо аавтай аавгүй гэдэг юунаас шалтгаалаад. Гэр бүлд тэгээд мэдээж зөндөө юм тохиолдолд насраа хамгаалагч одоо үгтэй хоёр насраа хамгаалагч хоёр тийшээ болсон ч байгаа. Эсвэл нэг нь байхгүй те одоо маш олон асуудлууд угаасаа байгаа. Тэгэхээр таны өгчөө зөвлөгөө нь болохоор хэрвээ рол модель буюу за яг эрэгтэй талаас нь л ярьж те одоо нэг юм залуу эрэгтэй хүүхдээ байлаа гэж бодоход рол модель угаасаа маш хэрэгтэй. Тэгвэл яг тэр сайн аавууд байх боломжтой газар оч гэж те. Яг харах яг нөгөө фактор талаас нь яриад байгаа юм шүү дээ. Яг нөгөө яг олон сайн аавууд байгаа газар байгаад тэр нөгөө өөрийн аав байхаас үл хамааран тэр нөлөөлж байгаа. Тэр нь одоо жишээлбэл хүүхд бол өөрөө мэдэж зорж доолоо аавууд байгаа газар очихгүй шүү дээ. Тэгэнгүүт магадгүй жишээлбэл ганц бие ээжүүд байлаа гэхэд нөгөө тэр ганц бие ээжийн ойролцоо жишээл хамаатанд нь сайн аав ах байдаг ч юм уу те. Өвөө байж болно шүү дээ. Амар сайн байдаг ч юм уу. Ах байж болно те. Тэр хүмүүс чинь бас л тэр хүүхдэд нөлөөлж байгаа хгүй. Нөө эрэгтэй хүний нөлөө гэдэг чинь өөрөө бас хүүхдүүд байгаад байгаа хгүй. Ямар ч тач father figure байх хэрэгтэй те. Father figure яг үн те. Одоо жишээ нь хуучин бол одоо нөгөө нэг загалмаас эцэг гэж ярьдаг шүү дээ те. Тэр чинь бол одоо яг нөгөө яг одоо Европын одоо тэр анхны одоо үүслнүүд ерөөс 12 дугаар зуунаас гарсан юм л шүү дээ. Ер нь бол за тэр үчин бол маш их дайн талаантай одоо юутай байдаг те. Тэгтээ ер нь бол ингээд загч байгаа байхгүй хүүхдээ те. За хэрвээ би одоо ямар нэгэн байдлаар одоо нас ордог ч юм уу эсвэл одоо ингээд дайнд явжаад алуулчих юм бол чи миний хүүхдийг хариуцаарай гэсэн нэг тийм хоорондын юм юу байгаад байгаа тохиролцоо байгаад байгаа те. Тэгэхээр тэр хүүхдийг одоо өсгөх яаж. Тэгээс яг нэг 70-80 оноос л ингээд хойш жоохон мафийн шинжтэй болсон болохоос тэр уг нь бол их анхны юу нь бол айгу тийм юу санаа нь бол одоо айгу тийм зөв байсан байгаа байхгүй. Яг тийм юу төвх таад байдгүй. Одоо хин нэгэн хүүхдийн цаглаас нь эцэг болсон тийм байгаа. Европ л бата. Надад тийм байдаг шүү дээ. Майонезын тийм. Яг тэр нөгөө юм одоо бүх романс нь ингээд надаас үүсэлтэй тэгээл ингээд бүх нөхцлүүд нь ингээд юу надтай айгүй хамаарлаа тэр хосын хооронд ярилцаа. Тэгээд хүүхдэнд төрсөн. Тэгээ ер нь л ингээд ягаад чи нэг тийм яриа явж байгаа байхгүй. За уусаал ингээд энэ хүүхдүүд өдий зэрэгтэй болтол чиний орцоо маш их байсан учраас чамаа тэгээд загалмаас эцэг тэгээд амар хүмүүс үзсэн шүү дээ. The Godfather-ийн цагс шүү дээ. Сайн бацгаана. Сэдэн дээ. Ер нь энэ айгуу чухал. Одоо яг нөгөө нэг аавас халиад ярих юм бол одоо нөгөө гэр бүлийн юу байгаа шүү дээ. Ер нь бид нар ингээд нөгөө нэг яг бид нар ч яг одоо манай гэр бүл бол ерөөхдөө ингээд аюух тийм гэр бүлүүдээр найзалдаг байхгүй. Яг одоо ингээд эхнэр нөхөр ингээд хоорондоо ингээд аюух найзууд. За миний өөрийн найзууд ч гэсэн манай эхнэрийн найзууд ч гэсэн ер нь ингээд хоорондоо ингээд аюух дабл дийт. Тэгээ ер нь тийм баг ингээд уулзах юм бол за хэдүүлээ ингээд ингэхүү тэхүү хамт жүжиг үзэж тийм үү ямар ч гэсэн ингээд уулзалтаад ингээд явж байдаг. За тэгээд нэг юм сонирхолтой жишээ гэх юм бол одоо юу гэдэг ихнэр өвтөр яг ингээд найзуудтайгаа уулзах гэж жагаад
Тэгээ битэр хоорондоо жоохон маргахгүй. Тэгээ битэр марган гутлаа за ер нь ингээд маргалтсан юм шиг ингээд амар ингээд жоохон настринг болчихлоо. За шиг боли эднэр гэл. Тэгээ манай эхнэр уцтаад нөгөө нэг найзууд руугаа бичээл битэр ерөөс өнөөдөр очиж тойллоо гэл тэгж яахгүй. Яг тэгэл битсэн чи ерөөсө миний утсан дээр ингээ 2 3 дуудлага ярьж байхгүй. Нөгөө манай найзуудын нөхрүүд нь ярьж. Одоо энэ яг энэ бол манай нөгөө яг тэр нөгөө нөхрүүд нь ярьж байгаа байхгүй. Яасан тоор яасан яагаад ингэж байгаа тэгж юу болсон юм гээл шууд яаж. Тэгэхэд манай эхнэрдлөө бас нөгөө эхнэрүүд нь уцж байгаа байхгүй. Тэгэл бид нар чинь битэр чинь ингээд хэдийн маргалцсан байсан чинь тийш очихоос өөр аргагүй болж байна. Нүүдэлж өө та юу яриад байгаа. Хоёр тийш харцсан. Тэгэл очиж машин төрөөс дуу муугаа явж байгаа те. Тэгэл очиод нэг 2 цаг найзуудтайгаа уулзаал ингээд яриад миний хоёр найз ингээд гээл. Тэгэл бид ингээд хоорондоо эвдэрч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бас нөгөө яг юм хүрээлэл одоо орчин гэдэг чинь өөрөө бас хүмүүст аюугүй. Одоо нэг бодлоо айгүй эерэг нөлөө үзүүлж болно. Нөгөө бодлоо бас одоо сөрөг нөлөө үзүүлж болно те. Тэгэхээр ер нь бас энэ гэр бүлийн найз одоо юу гэдэг бол бас аюу гэр бүлийн юмд аюу чухал. Хоорондын харилцаанч тэр одоо юундч тэр одоо гэр бүл бат бөх байх ч гэсэн тэр аюу чухал тийм фактор байгаа байхгүй. Сайн нөхөр биширнээ сайн аав байна гэж байна. Байна. Байл яах вэ? Тийм. Ер нь яг одоо тийж баруунт чинь бол одоо ингээд яалчгүй одоо нөгөө нэг эмэгтэйчүүд нь илүү боловсролтой болсон, эмэгтэйч нь илүү орлого болдог болсон тий. За магадгүй зарим тохиолдолд одоо юу гэдэг те. За би эр хөнгөөр барыг өрөвхтөд өсгөчнө гэсэн тийм ер нь бол үзэлтэй хүмүүсээс их олон болсон тий. Тэгвэл нэг зүйлийг ерөөсөө бид нар аюул сайн ойлгох хэрэгтэй. Сайн аав яг мэдээж одоо ихнэрт одоо нөхөр хэрэггүй байж болно те эсвэл байж болно. Гэхдээ хүүхдүүд бол аав бол зайлшгүй хэрэгтэй байдаг байхгүй. Хүүхдүүд бол ерөөсөө аав маш чухал үүрэгтэй үүрэгтэй тэгээд бас хэрэгтэй байж байгаа. Тэр нь бол энэ юун дээр илэрдэг вэ гэхээр за би түрүүн бас нэг цухас дурчсан нөгөө хүүхдүүд 0-5 наснд бол одоо хөгжлийн хамгийн их үе шатад дамжиж байгаа те. Тэгээд хүүхд ерөөсөө хүүхдэд аав ээж хоёр өөр зүйлүүдийг ерөөдөө хөрөнгө оруулдаг гэж ерөнхийдөө ойлгож байна. Хүүхд ээж болохоор яадаг вэхээр ерөөсөө хүүхдээ бол яаж одоо асран хамгаалах вэ? Аюулгүй байх уу гэдэг дээр одоо хамгийн сайн анхаардаг. Ер нь бол одоо яаж за энэ хүүхэд нь одоо хоол хэрэгтэй байна уу? Эсвэл одоо энэ биен дээр нь ямар нэг юм туурсан байна уу? Тэ ямар өвчин туссан байна гэж тэр болгоныг ээж бол аюулгүй сайн мэддэг. За яг аав бол мэдээж энийг бас тодорхой хэмжээгээр мэднэ. Гэхдээ аав нар бас нэг арай жоох илүү нэг зүйлийг хийдэг гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор нэг челленж буюу хүүхдүүдэд сорил бий болгодог. Сорилтыг бий болгодог. За бүгдээр жишээ авъя л да тий. За жишээ нь одоо 3 настай хүүхэд одоо ингээд 100 болоод ингээд гадаа ингээд байжлаа гэж бодъё. Лагер дээр ч юм тий. Тэгэхэд за тэр хүүхэд ингээд модон дээр авираа гэж бодлоо л тий. Модон дээр авирлаа гэхэд ээж бол яадаг вэхээр ер нь яг ээжийн одоо буруу гэж байгаа юм биш. Зүгээр л ээжийн инстинкт бол юу гэхээр хүү минийхөө бол одоо юу гэдэг өргөс орчин, модноос унчин юу яачин ч тийм үү те. Одоо бэлт чинь гээл хүүхдээ ингээд болиулах тийм хандлагатай байдаг. Гэтэл аав нар болохоор яадаг вэхээр тэр хүүхдийг зүгээр ажиглаад харж идэг. Бараг айгуул зарим аав нар бол хажууд нь очин гутлаа. Бас магадгүй те. Хажууд нь очиод за чи одоо наад хөлөө тэрэн дээр нь тавь маад гараа дээш нь юу ингээд одоо тэгж авир гэдэг ингээд аав нь хажууднаас нь ингээд нөгөө тэр хүүхд ингээд хитний аюултай юм хийжсэн хажууд нь ингээд дэмжиж байж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө нөгөө тухайн хүүхдийг одоо зоригжуулж яадаг те. За магадгүй унах юм бол аав бол тосоод авна шүү дээ. Энэ бол те. Оо миний хүү за унцнуу за яах вэ? Нэг амдэр өндрөөс айгу гайгүй нөгөө шалбарсан юм уу? За яах вэ? Зүгээр миний хүү. Чи чадна шүү дээ. Тэгэл яадаг те. Тэгээ магадгүй одоо тэр хүүхд 3 настайдаа модонд авирлаа. За жоохон унаад өвдөө шалбарсан байсан эсвэл өргөс орсон хамаагүй. За магадгүй 4 наснда тэр хүүхд бассейнд явлаа. За нэг жоохон өвдөнтэй усанд ороод нэг жоохон ус залгаад нэг жоохон ханиалгаж майлгсан байж болно. Тэгтэл аав нь хажууд нөө за миний хүү за гайгүй зүгээр. Тэгэл одоо 5 наснда дугуй унлаач тийм те 6 наснда одоо сургуульд орлоо. За тэн чинь бол маш олон одоо өөр хүүхдүүдтэй харьцсан, өөр хүмүүстэй харьцсан те бас л эрсдэлтэй ямар нэгэн байдлаар тэр эрсдэлтэй л орчинд орж байгаа хгүй. Тэгэхэд аваа минийхүү зүгээр одоо аавын ч гэсэн баг жоохон багт хүмүүстэйг дээрлэгдэг байсан, ингэдэг байсан ингээл тэгэл яваад байна. Тэгээ ингээ магадгүй тэр чинь нэгэ цаашаа явлаа. За магадгүй нэг охиныг болцоонд урьлаа те 15 6 хүрээ те болцоонд тий бас л эрсдэл чинь те. За эрсдэл. За тэгээд ингээ цаашаа явж байгаа л ажил дээр гарлаа. Даргаа би нэг юм хийгээд үзье. Би ингээ гэд тэр бас л эрсдэл байгаа байхгүй. Гэхдээ тэр хүүхд одоо юу сурцсан бэ гэхээр бүр багаасаа 2 3 таагаасаа магадгүй те нөө эрсдэл гаргаа сурцсан. Эрсдлийн цаана ямар одоо хохирлоо гэдгийг за би нэг даваад гарчна гэсэн тийм зүрх зоригтой болсон учраас нөгөө хүүхд чинь тэр зүйл рүү ингээд тэмүүлдэг. Одоо юу яадаг эрсдлийг даах чадвартай тийм залуу болоод өссөн байхгүй. Тэгэл энэ бол ерөөсөн насан турш маш юм жижиг юм шиг мөртлөө ингээд насан туршдаа тэр хүүхд эрсдэл гаргаад ингээд явцсан учраас ямар ч эрсдлийг тэр хүүхд давах чадвартай тийм өөртөө ихтгэлтэй хүн болоод өсчихөж байгаа байхгүй.
Магадгүй өнөөдөр бид нэр жоохон байхад нь болохоор энэ яах вэ одоо ингээд нэг айхтар мэддэхгүй байж магадгүй тийм би нэг ингээд өсөж байгаа тэгж байгаа гэдэг мэддэг. Тэгтээ ингээд чинь яалчгүй ингээд том болоод ирэхээр тэр жижиг тэр нөгөө нэг жижигэн эрсдлүүд юм уусгүй тэр зүйлүүдийг давж ясан тэр туршлагууд чинь тэр хүнд одоо 20 настай юм уу 25 настай болоход нь маш том одоо тийм давуу тал болсон байж байгаа. Тэгэхээр аав нар бол өөрсдөө яг тийм зүйлийг бол одоо хүүхдэд бас хийдэг байгаа даахгүй. Тэр одоо эрсдэлтэй авах чадвар нийгэмд бэлтгэхийг ер нь бол аав нарын гол үүрэг бол хүүхдүүдэд нийгмийн харилцаанд нийгэмд бэлддэг гэж ойлгож байна. Манай ерөнхий ивент тэтгэгчээр USA Shop ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн маань Америкаас XCD бараа бүтээгдэхүүний худалдан авч гэртээ хөрвүүлэхийг хүсэх юм бол USA Shop-ыг сонгоорой. Тэр нэг шивэд контент креатор гэдэг байхгүй. Тэгээд нөгөө Норвегчлоо хүүхдтэйгээ ингээд фаны контент хийдэг. Гэхдээ өөрөө наан ингээд жок яриад хүүхдэн цаана ингээд л битгүүр ганцаараа ингээд тоглож байгаа л унаал бүтрээл басаал унаал басаал тэгээд идэг. Тэгээд Скандинавын сургуулиудын бас нөгөө яг тэнд хүүхдүүдийг тоглуулж байгаа орон зай харах юм бол ингээд гадаа зүгээр л ингээд шавхаад дунд ингээд хүүхдүүд тоглож байгаа цаг бод магадгүй тий. Эсвэл аль болох хүүхдүүдийг хүүтэнд гадаа ингээд удаан хугацаанд байлгаад дасгаад байдаг ч юм уу. Тэнгүүд нөгөө биеинд ер нь нөгөө хүн хөгжих орон зайг хөгж байгаа юм. За нэгдүгээр талхлаараа одоо дархлаа яаж хөгжиж ийн гэхлээр тодорхой хэмжээнд ингээ бактери янз бүрийн орчнуудад орж тэр нөгөө дархлааг өөрийг нь ингээ чаленж хийж хөгжиж байгаа тийм. Хүн яавал стресс хандлах чадвартай болж магадгүй сэтгэл зүйн хаттай ч юм уу эсвэл магадгүй ингээ хүчрэх сэтгэл зүйтэй болж ийн гэхлээр жижиг стрессүүдтэй олон дахин давтамжтайгаар тэгээ стрессийн ардаас аюулгүй мэдрэмжийг авах тий. 3 дугаар толгонгууд бие махбод бас яагаад гэх тэнгууд эрсдэл өглөж авч байгаа. Тэрний ингээд чаленж хийгээд болчноо ингээд юу авах хүртлээ гэж байгаа тий. Тэнгууд энэ бүх нөгөө эрсдэл авах, стресс авах, тий бие махбодын чаленж авах, буцаага дахиад тэр нөгөө одоо бохир орчин тоглоод өөрийнхөө дархлааг хөгжүүлэх гээд энэ бүх зүйлүүд дээр нь их хвчлэн хамт байж байгаа фигюр эмэгтэй хүн дэрчсэн эрэгтэй хүн дэрчсэн аав байгаад байна шүү дээ тийм. Яг энэ бол бас судалгаагаар батлагдж байгаа хгүй. Яагаад гэвэл за одоо яг тэр нөгөө нэг Оксфорд их сургуулиас бас нэг эрдэмтний судалсан. Одоо сүүлийн 10 хэдэн жил судалж байгаа тийм юу байгаа юм л да. Тэгээ тэрний судалгаагаар тэр өөрөө нөгөө neuroscience гэж ярьдаг шүү дээ. Одоо яг нөгөө тарих судалдаг тийм антропологч neuroscience хүн байгаа хгүй. Тэгээ тэр хүн болохоор ерөнхийдөө яаж ирэхээр ээж хүүхд хоёрын тарих хизээ хамгийн одоо peak activation буюу одоо хамгийн одоо хизээ итгэж чинь ихээр ээж хүүхдээ үнсэх за хүүгээ ч охиноо ч юм те үнсэх тэрвэрх тэр үед ээж нь ч одоо тарих хамгийн идэвхтэй байдаг хүүхдийн ч тарих хамгийн идэвхтэй байдаг гэж аахгүй. Харин аав хүүхэд хоёрын тарих яг хизээ зэрэг ингээд одоо идэвхждэг вэ гэхээр ерөөсөө тэр хоёр тоглох үедээ л идэвхжиж байгаа хгүй. Тоглоно. За бүр тэр байтугай ноцолтон те хоорондоо ингээд одоо ноцолтоо хүүхдээ нөгөө агаар магаар тэр шиддэг те эсвэл одоо тэр чинь өөрөө бүгд яг маш зөв зүйл байгаад байгаа хгүй. За хүүхдүүдээ ноцолтон одоо хөөцөлтөд тоглолт ч юм те. Ер нь тоглоом гэж эцсийн дүндээ яг юу вэ гэхээр ерөөсөө нэгдүгээр ер нь айланда тааламжтай байх хэрэгтэй те. Нэг нь одоо уйлаа ч юм уу нэг нь өвдөд байх юм бол тэр чинь бас тоглоом биш болж шүү дээ те. Тэгэхээр айланда тааламжтай. Нөгөө дээрэс нь бас энэ бол аль тодорхой хэмжээний эрсдэлтэй одоо яг тийм хүүхдүүдээ ноцолтон юу яадаг чинь тэгээ дээрэс нь магадгүй бас бага зэрэг өвдөлттэй тийм ингээд хоорондоо ноцолтон нэгдэг чинь бас өвдөлт бас мэдэн штэ. Гэхдээ тэр үед аав нар яаж ингэхээр ерөөсөө яг тэр нөгөө бүх аз жарганы гормон одоо нөгөө бета эндорфин буюу одоо нөгөө өвчин хүртэл бага мэдэрдэг тэр гормонууд нь ялгарч яадаг гэж аахгүй. Тэгээ энэ бол өөрөө бас ялангуяа энэ busy одоо ингээд завгүй байдаг аав нарт бол айгүй чухал гэж аахгүй. Яагаад гэвэл одоо энэ бас Африкт хийсэн судалгаа гэж юм л да. Африкт яг аль омгийг би марчид. Гэхдээ нэг омог дээр бол аав нь ерөөсө хүүхдтэйгээ баг өдрийн баг 70-80% өнгөрөөдөг. Тэгээд ер нь бол аав нар баг гол хоолдог, гол одоо тэр хүүхдүүдээ ингээд цаг өнгөрөөдөг хүн байдаг гэнэ л дээ. Тэр үед бол ингээд заавал хүүхдүүдтэйгээ ноцоц тоглоод ингээд юу яагаад шаардлага баг байдгүй. Яг үл тэр аавтайгаа маш одоо ойр харилцаатай учраас. Харин одоо барууны соёлд буюу одоо хүүхдүүд одоо нэг аав нар ажилдаа явдаг те ингээд ирдэг те. Тэгээд тэр үед бол энийг бол хэрвээ хүүхдүүдтэй ингээд ноцолцож тоглох одоо ингээд ноцолд тоглох юм уу те. Тэр нь өөрөө ингээд маш тийм одоо баг эдийн засгийн үр өгөөжтэй юм да те. Одоо айгүй тийм богино хугацаанд одоо аль нь одоо аз жаргалыг мэдрэх, аль нь одоо хүүхд одоо бондинг хийх тийм боломжийг өгдөг гэж аахгүй тоглоно гэдэг бол. Тэгэхээр ерөөсөө яг тэр зүйлийг бид нар аюулсаа хийж явах хэрэгтэй. Одоо тэгээд яг манай яалч одоо манай хүүхдүүд бол бас том болчихлоо. Би яг ер нь бол ингээл гэрээсээ яг ингээл жоох ингээл ядраал ингээл гэртээ орж ирэхэд бол манай
юу баг ахта манай хүү болоод баг ахт ингээл яг сэлэн байрцсан зогчоод байхгүй. Үүдэн дээр те. Орж ирэнгуут л ерөөсөө аавтайгаа зүр хувц солих зай өгөхгүй битэр чигээл баг сэлмээ бариад байлдаад эхэлдэг юм те. Тэгэл ингээл хоорондоо тоглоод за нэг 15 өсрэл нэг 15-аас 20 минут л тоглоно. Тэгэл аль нь ингээл ядраад гэхдээ би тэр үед ингээд бүр бүх стресс бүх юм тайлгцсан ингээд аюу гой болчихж байгаа байхгүй те. Мэдчихнэ ингээд орж ирэхдээ амар ядарсан өөсцөн оржсэн ч гэсэн те. Тэгэл яадаг. За сколыг зарим үед бол одоо юу гэдэг ээж за байж эхлээд аав нь хоолойд тэгэл хоолойдчихэл тэгэл хүүхдтэйгээ нэг хэдэн минут тоглолцоод ерөөсөө би өөрөө ч айгуус гой сэрэг чинь миний хүүгийн ч гэсэн хэрэгцээ бас нэг бодлын хангарч байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойшоо бол би тэр одоо юу гэдэг хичээлээ их үү яах вэ гэл өөр асуудлуудыг бас ярьж болж байгаа байхгүй те. Одоо ингээд одоо амжилттай л гэж хэлэх хэвэл байх л та тийм одоо ингээд гэр бүлтэй болоод харилцаа доктортой хоорондоо ярилцаад ингээд тэгвэл нөгөө талхлаарээ мэдээж одоо манай үеийн ч гэсэн адилхан яг аав болоод тэр нэг анхны одоо цохилт гэх юм уу те их хүчтэй л байдаг юм шиг байгаа юм л таас нэг талаасаа. Тэгээ салт их байна. Тэгэнгүүт яг тэр миний бодлоор ингээ хайрлаж дурлаж одоо хосууд болж явж байгаад арай нэг одоо төвшин хахад гэр бүл рүү ороод хүүхэдтэй босноосоо хойш яг салж байгаа буюу ер нь сингл мамууд айгүй их байгаа даа яг одоо бидний иргэн тойронд ч гэсэн. Тэгээд бодохоор ер нь яг эрэгтэйчүүд яг аав болох тэр үедээ яг юм өөрийгөө бэлтгэх одоо зөвлөмж заавар зөвлөмж ер нь юу байна? Манай одоо залуучууд ер нь бас юун дээр алдаад байна гэж таарч байна. Яг нь ер нь аав болох бол өөрөө айгүй том хариуцлага гэдэг ерөөхдөө бид нар ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээ эн чинь өөрөө одоо чинь би 2 хүүхэдтэй. Одоо энэ дэлхий дээр байгаа 8 тэр хүмүүс намайг ерөөсө 2 хүн л аав гэж дуудах байхгүй. Тэрээс одоо бус нь бол одоо наваа найз нөхөд одоо юу гэдэг даргаа цэргээ одоо юу гэдэг янз бүрийн байдлаар дуудах хүмүүс өндөө байгаа. Тэгэхдээ 2 хүн л намайг ер нь аав гэж дуудана. Тэгэхээр энэ хариуцлагыг бид нэр айгүй сайн ер нь ойлгох хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ ер нь яг мэдээж гэр бүлийн зөвлөгөө гэдэг бол бас нэг жоохон нэлээд өргөө үрээтэй том сэдв шүү дээ. Яг эрэгтэй хүний хувьд бол аав хүний хувьд бид нар энэ хариуцлагыг айгүй сайн ойлгох хэрэгтэй юм байна. Ер нь аав байна гэдэг бол өөрөө маш чухал зүйл юм байна. Магадгүй бидний амьдралд бол одоо бас юу гэдэг ерөөсөө тэгэл оронгоор нь баг эргүүлж байгаа үйлдэл шүү дээ. Нэг бодол юм бол тэ. Тэгэхээр яг тэр хариуцлагыг үүрэх одоо юу гэдэг сэтгэл зүйн хувьд одоо юуны хувьд одоо бэлэн байна уу үгүй байна уу гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Дээрэс нь яг зүгээр миний бас зүгээр ингээд ажиллаж байхад бол түрүү хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүн бол нөгөө нэг ээж болох процесс нь үгшээ эхэлсэн явж байгаа хгүй. 9 сарын өмнө ингээд тэр хүүхдээ ч одоо жирэмсэн болоод ингээд хүүхдээ ингээд яагаад тэгээд ингээд явцсан байж. Аав болох бол одоо яг тэр нөгөө нэг яг аав болсон мөчөөс л тэр аав болох процесс. За би одоо аав болчлаа шүү гэж тэр хүн жинхнээсээ мэдж явах тийм. Энэ эмэгтэй худлаа яриаг байсан байна. Би яриад аав болчихсон. Тэгээ бараг л ер нь яа тэгээд энэ нөгөө нэг ингэж явах вэ? Ер нь аав нар ч гэсэн бас яг аав болохтой ч гэсэн ирчүүд бол бас одоо нөгөө төрхийн дараах сэтгэл готрол гэж байдаг шүү дээ. Тим юмд бас ордог гэж ер нь яриад байгаа. Тэгээ ирчүүд те. Ер нь бол 10% нь ер нь нийт аав нарын бараг 10% нь ер нь тийм төрхийн одоо дараах сэтгэл готрол ордгоо гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бол бид нэр одоо тэр болгон ингээд нөгөө ярьдгүй учраас одоо хүмүүс ингээд магадгүй сонсоод те энэ одоо энэ мессежийг ингээд эсвэл одоо сургалтанд суугаад ингээд хүмүүс ингээд ойлгох ёстой зүйл байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд аав нар бол ер нь ихэнх аав нар бол те яг ингээд хүүхдээ анх харахтаа бол ер нь яг толгоогоор бол мэддэг. Энэ бол миний хүүхдээ энэ бол мэддэг. Тэгтээ яг юугаараа бол одоо зүрх сэтгэлээрээ ингээд юу гэдэг тэр хүүхдээ бол хайртай болж амжаагүй байгаа байхгүй. Тэр хизээ ирдэг гэхээр ерөөс хүүхдтэйгээ цаг өнгөрөөсний дараа л тэр зүйл болдог байгаа байхгүй. Хүүхдтэйгээ цаг өнгөрөөгөөд их тусам нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө аав нарын одоо тархинд өөрчлөлт орно нөгөө юу тестостерон нь бол буурна те. Тестостерон гэдэг чинь яадаг гормон бэ гэхээр ерөөсөө нөгөө нэг энэ бол юунд хэрэгтэй гэхээр ерөөсөө нөгөө нэг одоо шинээр одоо те одоо нэг найз өхөнтэй болох ч байгаа юм уу те. Эсвэл одоо тийм өрсөлдөөн одоо ирчүүд явдал өрсөлдөөн гэдэг те. Тийм одоо гормон байдаг те. Тэгэхээр тэр буугаад ирээд тэгээд тэр одоо нөгөө нэг хүүхдтэйгээ ингээ харьцаад ирэх тусмаа ер нь бол одоо өөрчлөгдөв. Магадгүй одоо 6 сарын эхний 6 сар бол ер нь аав нарын хувьд бол ер нь нэлээд тийм хүүхдэд бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ямар нэгэн одоо магадгүй үр дүн гарахгүй байсан ч гэсэн хүүхдтэйгээ цаг өнгөрөх нь аягүй чухал байгаад байгаа. Яагаад гэж энэ бол яг ер нь хүмүүсийн зөвлөж байгаагаар бол за хүүхдтэй одоо усанд оруулдаг ч юм уу эсвэл хүүхдтэй массаж хийдэг ч юм уу те бүр ингээд биеэс биеинд хүрдэг тийм юг зүйлийг хийх юм бол илүү нөгөө хүүхдтэй илүү хурдан дотносдог. Тэгээд ингээд дотносоод ирэх тусмаа нөгөө нэг яг тэр одоо нааз жаргалын гормон дээрэл тэгэл ер нь 6 сарын дараагаас бол хүүхдтэй бол маш тийм яг бүр юм дотн малцсан одоо хүүхдтэй хайртай болсон те бүр шал өөр төвшөнд аав болж очиж байгаа байхгүй тэр хүүхдтэй те. Аав хүн илүү аз жаргалтай болдог уу?
Аав хүн ч аз жаргалтай шүү. Болсноор илүү аз жаргалтай болдог. Тийм шүү дээ. Тэр чи одоо энийг бол яг бас нөгөө нэг юу гэж яриад байна л да. Одоо biobehavioral synchrony буюу одоо нөгөө нэг бид нар ерөөсөө нөгөө нэг цуг байгаа одоо хамгийн хайртай хүнтэйгээ адилхан болдог гэж ярьдаг шүү дээ. Одоо би ингээд нөхөртэйгээ ч их нэртэйгээ ч адилхан болчихлоо гэж яриад байдаг шүү дээ. Тэр ер нь бол яг бас ингээд юу шийдэл ухаанд батлагдсан зүйл байгаа байхгүй. Яадаг вөхөр ерөөсөө бид нар одоо шинэ бидний хүүхдээ ингээд тэрврээд одоо бага ахтантай ингээд цээжин дээр тавиад ингээд тэрвэрнэ гэдэг болохоор өөрөө яаж нэхэр тухайн аав ингэдэг гинэ тэр хоёрын аав хоёрын хүүхд хоёрын одоо биеийн температур адилхан болно. За дээрэс нь одоо зүрхний цохилт нь адилхан болно. За дээрэс нь одоо нэгнийхээ бас ингээд үнэр гэдэг юм уу те одоо дуу хоолой тэр зүйлтэй дасна те. За тэгээд бас ингээд тэрврээд явахаар аль алаас нөгөө нэг эргээл нөгөө нэг аз жаргалын гормон гэдэг те. Одоо тестостерон биш тестостерон нөгөө юу гэдэг те тэр дофамин юу окситоцин гэдэг тэр одоо аз жаргалын гормонууд ингээд ялгардаг гэж аахгүй. Тэгээд тэр ер нь бол тэр чинь биднийг л аз жаргалтай болгож байгаа зүйл байна. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ бид нар харилцах, за арьсаар хүрлцэх, тэгээд ингээд тэрвэрх ч гэдэм үү те, эсвэл усанд оруулах те, тэр болгоныг үйлдэл хийгээд тогтсмол бид нар улам илүү л одоо нөгөө аа болох юу орж байгаа гэсэн үг. Тэг бас улам адилхан болох нь синк хийгээд те. Яг real time синк хийгээд даралт нь хүртэл адилхан болдог гэж аахгүй тэгэхээр. Одоо ингээд төслийн хүрээнд маш олон аав нартаас уулзч байгаа хэлт те. Зөвлөгөө өгч байгаа авч байгаа. Тэгэнгүүт ер нь бас дийлэх манай аав нар дээр адилхан тал юу байна? Одоо бөөнөр алдж байгаа юм нас юу байна? гэдэг талаар мэдмээр л да. За энэ төслөө бол одоо бид нар энэ 26 онд бол ер нь ингэж харж байгаа. За бид нар боловсролын яамны сургуулийн өмнөх боловсролын газар гэж байгаа. Тэднийхтэй хамтраа за хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар. За тэгээд бас JCI Capital салбар байгууллага гэдэг ер нь нэг ийм 3 байгууллагатай бид нар ихэд хамтраад энэ жил бол ажиллаж байгаа. За тэгээд бид нар өнгөрсөн жилийн туршлагаас дээр судлаад яасан бэ гэхээр ерөөсөө бид нар залуу аав нарт яаж хүрэх вэ? За залуу аав нар гэдэг нь болохоор нэг сургуулийн өмнөх боловсролын одоо буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй аав нарт ирэхэд ингэж хурж ажиллая гэсэн тийм зорилго тавиад ирэхэд ажиллаж байгаа. Тэгээд энэ жил бол бид нар нэг ер нь бол аль болохоор ер нь хэд хэдэн цэцэрлэгүүдтэйгээ хамтраад ажиллая. Тэдний одоо хүүхдүүдийнх нь аав нарт нь ингээд сургалт оръё, сургалтаар дамжуулаад бас ингээд туршлага хуваалцъя, ярилцъя гэсэн тийм юутайгаар зорилготой ор ирэхэд явж байгаа гэсэн. Тэгээ ер нь яг ингээд аав нартай уулзаад ингээд ярилцж байхад бол за манай нөгөө сургалт маань бас их сонирхолтой сургалт байдаг л да. Яагаад гэхээр ер нь бол яг нэг өдрийн бүтэн өдрийн сургалт байдаг. Яг зөвхөн хамгийн гол нь зөвхөн аав нар тэгээд аав нартаа заадаг хичээлдэг байхгүй. Тэгээ энэ болохоор нөгөө нэг яг Сингапурын нөгөө нэг Fathering Center буюу одоо аавуудын төвөөс гаргасан тийм ICANN гэдэг юм сургалт байгаад байгаа байхгүй. Тэгээ ер нь бол аав нартаа заана гэдэг бол өөрөө бас айгүй тийм гоё юу зүйл үүдэг те. Зовлон нэгтэй. Зовлон нэгтэй, асуудал нэгтэй те. Тэгээ бид нар чинь тэр болгон одоо эхнэрийнхээ хажууд одоо нөхрийнхээ хүмүүсийн хажууд ярьдгүү зүйлүүдээ бас бид нар ярьдаг. Тэгэхээр энэ өөрөө бас биднэрт айгүй тийм гоё сургалт бас байгаад байгаа байхгүй. Тэгвэл асуудал нь юу гэхээр аав нарыг цуглуулах амар хэцүү. Хамт те. Одоо тэгвэл нөгөө түрүү ярьжсэн нөгөө боловсролын хувьд ч гэсэн угаасаа энэ баг хүний хөгжлийн хувьд ч гэсэн эмэгтэйчүүд баг ингээд хаяа тасраад бүр одоо ингээд явцсан те. Тэнгүүт юм л олонгоот миний муу сайн залуучуудыг та нар болгоо ингэсэн тэгсэн гэлээ л да. Тэгэхээр ер нь яг нийтээрээ бас нэг юм одоо эрэгтэй хүмүүсийн төлөө юм дуугарах бас нэг момент ирсэн байгаа даа. Тэгээд тэр ялангуяа яг бид нар бол яг өнөөдөр бол яг аавын талаар ярьж байна те. Залуучууд эрэгтэй хүн байх гэдэг ийм одоо өсвөр насны эрэгтэй хүүхэд иймэрхүү хөгжлийн талаар ч юм уу те. Тэгээ ингээд бодглохлоор ер нь одоо хамрах хүрээний хувьд таны хувьд одоо хэр их хүмүүс тас хурж одоо чадсан байна. Эффектийг ер нь юу гэж дүгнэж байна те. Яг бид нар сургалтаар дамжуулаад бол тэр болгон олон хүнд л хүрчдэг байгаад байгаа л да. Яг л энэ чинь өөрөө нөгөө нэг бүтэн нэг өдөр одоо ингээд 2-3 аав нар нийлээ. Тэгээд нэг удаадаа бол үсрээл 20-30 хүнд л ерөөхдөө заах боломжтой тийм сургалт. Нөгөө багийн ажиллагаа ингээд нөгөө яриа эднэр тэр тулгуурсан учраас гэхдээ нөгөө манай одоо сайн аваад пэйж бол хандлт бол айгүй өндөртэй. За надад бол айгүй чухал одоо бас гоё санагддаг зүйл нь юу гэхээр ер нь яг би зүгээр нөгөө нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрын нөгөө харилцаанаас хүсэж байгаа зүйл мань арай өөр байдаг юм уу гэж би зүгээр хараад байдаг байхгүй. За эмэгтэй хүн бол ерөөсөө нөгөө нэг харилцаанаас бол хайр хүсэж байдаг. Энэ бол хайр халамж одоо тэр зүйлийг хүсэж байдаг. Тэгэхээр эрчүүд бол яах ёстой гэхээр эхнэрээ хайрлж сурах хэрэгтэй байдаг. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнийг хүндэл сурах хэрэгтэй байдаг.
Эмэгтэй бол эрэгтэй хүнийг хайрлж чадна. Гэхдээ заримдаа бас хүндэлж чадахгүй тийм үед бас байдаг. Тэгэхээр хүндлэлийг бас эмэгтэй хүн бол сурах хэрэгтэй. Тэгээ нөгөө эр хүн бол хүндлэл хаана тэр газар л эр хүн ер нь явж яадаг. Магадгүй тэр хүн ажил дээрээ илүү хүндлэгдэх юм бол гэрээсээ илүү ажил дээр хүндлэгдэх юм бол ажил дээрээ илүү цаг өнгөрөөдөг. Магадгүй найз нөхдийн дунд илүү хүндлэгдэх юм бол тэндээ цаг өнгөрөөдөг те. Тэгэхээр нөгөө нэг яаж хаана тэр хүн хүндлэгж ийн ер нь эрэгтэй хүн бол тийшээгээ ер нь татгатаад идэг юм уу гэж би зүгээр ажиглаад байна яг тий ажиглаад байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар бас яг эрэгтэй хүнийг бол одоо бас яг хүндэлж одоо сурах юм бол за тэр эрэгтэй хүн бол тэр газараа бас байх магадлал илүү өндөртэй юм болов уу гэж хараад байгаа байхгүй. Таны хувьд хүндлэл гэж үе. Одоо жишээ нь яг эмэгтэй хүн тий яахыг хүндлэх гэдэг юм те. Оо сайн байна уу та. Тэгэхээр таны хувьд тодорхойлт нь юу хүндлэлээ? Яг хүндлэл гэдэг бол ерөөсөө маш олон юмар л илэрч байгаа юм л та. Яг магадгүй одоо энэ бол одоо юу гэдэг нь те шийдвэр гаргалт. Одоо яг аль нь ярилцдаг те нэг нэгнтэйгээ ингээд ярилцдаг, зөвлөдөг. За тэгээ чи юу гэж бодож байна, би юу гэж бодож байна гэдээ ярилцах те. Тэгээ ер нь ингээд нөгөө нэг өдөр тутмдаа зүгээр нэг байгаа хандлагаараа л ерөөхдөө яг тэр зүйл харагддаг байх гэж бодож байна л та. Ер нь яг нөгөө нэг өрхийн тэргүүн гэдэг үг чинь бол бас зүгээр нэг бас гараад ирсэн үг бас биш л байгаа байхгүй те. Бид нар яагаад аваараа овоглогдож байна. Яагаад одоо тэр яаж юм те эн чинь бас өөрөө цаана бас хүндлэл бас тодорхой хэмжээнд явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нар яг л одоо гэр бүлдээ бас энийг тодорхой хэмжээнд хэрэгжүүл сурах. Магадгүй одоо юу гэдэг те түрээс чинь эмэгтэй чинь илүү их мөнгө олж ийн, илүү их одоо боловсралтай байна гэл те илүү одоо юу яаж ийн гэж байж болно. Гэхдээ эр хүнд бас нэг тийм хүндлийн бас нэг тийм орон зай бас байх хэрэгтэй болов гэж би бол бодож байгаа юм байна. Одоо ингээд нөгөө өнөөдөр 3 сарын 8-нд бичиж байгаа энэ дугаарыг тэгээд 3 сарын 18-нд өхүүлээ цацагдах ба. Тэгээд өнөөдөр ингээд 7 эмэгтэйчүүдийн баяр яг ингээд болж байна тий. Эрхийн хамгаалах үү тий. Тэгээд яг нөгөө энд ингээд баярлж байгаа. Тэгээд эмэгтэй хүнийг баярлуулах амар олон опшн байгаа юм байна л да. Одоо ингээд яг судалж ах чинь харах дээр тий. Одоо ингээд бид нүдээр харж шít. Тий. Эмэгтэйчүүд орж болох амар олон юм space газар цагаан нөхцөх өнгөрөх юм одоо олон өөр юмнууд байна. Үйлчлэгээнүүд аягүй хөлчөж тий. Энэ нь өөрөө бас нөгөө эмэгтэйчүүд өөрөө тэр зүйл рүүгээ бас юм анхаардагт бас байгаа юм шиг байна. Одоо ингээд хэрэгтэй сургалт, ийм зөвлөгөө, ийм ээжүүдийн уулзалт гэх тэгэнгүүт ирэх нь айгүй их идэвхтэй. Тэнгүүт ирчүүд болохоор та хэлж шít. Эрэгтэй хүмүүсийг цохилуулахад айгүй хэцүү. Эрэгтэй хүмүүсийн ингээд газар яг одоо ингээд аавуудын төв. Яг төрхийн өмнөх ээжүүдийн төв айгүй олон байдгаас аавуудын төв бол айгүй хэцүү байхгүй. Тэнгүүтээ ээжүүдийн сэтгэл зүй бол тэнгүүт яг эрчүүдэд зориулсан эрэгтэйчүүдийг дэмжих ийм үйл ажиллагаанууд нэгдүгürt бага байна. Хоёрдугаарт бага байгаагийнхаа шалтгаан эрчүүд өөрөө ирэхгүй байна л да. Яагаад ирдэггүй юм? Та тэрийг юу гэж бодсон? Хариулт нь юу юм бэ? За би яг яагаад гэж хэлэхээс өмнө зүгээр нэг ажилласан зүйл маань юу гэхээр сайн аауд гэдэг одоо пэйж ингээд одоо 2 жил ингээд хөтлөж шүү дээ. Тэгээд ингээд харж байгаад бол нөгөө нэг эрчүүдээ нөгөө урамшуулах нөгөө нэг тэр хэрэгсэл маань өөрөө бас айгу бага байт юм байна. Одоо яг зүгээр миний ингээд постуудыг ингээд харж байгаад бол маш олон эмэгтэйчүүд сайн аавуудынхаа пэйжийг харахад бол ер нь маш олон эмэгтэйчүүд агсан байдаг. Гэхдээ тэд нар нөгөө нэг нөхрүүд айгу таагалдаг байхгүй. Ингээд нэг бас нэг ингээд урамшуулад магтаад ингээд те миний нөхөр ийм шүү тийм шүү гэдэг ингээд магтах бас нэг тийм хэрэгсэл болчиход байгаа байхгүй. Нөгөө талаар бас ингээд аав нар бол яг маш олон юу завгүй аав нар байдаг. За зарим талаар бол одоо тэр хүмүүс за надад ийм сургалт барах хэрэггүй дээ. За би ч одоо баг өөрийгөө болцсондоо гэдэг ер нь бол нэг жоохон цааралгах тийм маягтай байд юм уу гэж бодод. Одоо чи нэг бид нэр сум дээр очиод ингээд суралцах юм болж байгаа байхгүй. Тэгсэн чинь за бид нар ингээд 3 баг 4 аав ингээд багшлах гээд очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 10 аав сууж байгаа байхгүй. Тэгээд сумын нөгөө нэг одоо соёлын төвөргөнд нь орж явах. Тэгсэн чинь нөгөө нэг эрхлэгч чинь тэгж яахгүй. Та нар зүгээр л эмгтээчүүд сурвалт хийсэн бол бид нар энэ заалыг бол бүр дүүргэн штэ гэж ярьж байгаа. Тэгэхэд ерөөсөө 10 аав. Гэтэ яг тэр 10 аавтай бид нар ингээд уулзаад ярилцаад гарахад бол тэндээс айгүй гоё зүйлүүдийг сурж байгаа байхгүй. Айгүй гоё одоо зүйлүүдийг бид нар бас ингээд урам аваад бас нэг нүдэн гэрэлтээд ингээд явж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол аав нарт манд яалчгүй бас нэг тэр урам за зориг өгөх зүйлүүдтэй. За магадгүй бас бид нар яадаг. Бид нар яг мэдээж үгдээ энэ дээр нийгэмдэр бол одоо маш олон одоо эмгтээчүүд зориулсан програмууд одоо уулзал байдаг. Гэхдээ бас аав нарт бас зориулсан зүйлүүдийг бас бид нар ярих шаардлагатай. Яг бол аав нар маань өөрсдөө бас айгүй чухал хүүхдүүдийнхаа нөгөө нэг хөгжил за одоо тэр зүйлд нь бол айгүй чухал үүрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ зүйлийг л ерөөхдөө энэ одоо нэг
одоо зах зээл дээр бол нэг юм онгорхон харсан гэх юм да тий одоо нэг юм эзлэгдээгүй зах зээл харсан. Тэгээ тийшээ л ерөөхдөө бид нар бол одоо энэ зүйлийг хийх гэж л явж байгаа юм л да. Америкт Пенсильвани мужид нэг юм яа нөө гэр бүлийн хүчээр хийлэлтэй холбоотой ингээд юм судалж ирсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь Америкт Пенсильвани мужид Coaching Boys into a Man гэдэг нэг юм хөтөлбөр явсан юм л да. Тэгээд тэр болохоор хөвгүүд ер нь нөгөө гэрлүүчгэлтэй холбоотой ингээл тэмцгээл янз бүрийн аянууд яваал ингээл ягаадсан. Тэгэл нөгөө насан турш аавууд руу ингээл чиглэж мэглээл ингээл янз бүр юм. Тэгсэн чинь нөгөө хөвгүүд тэр дундаа сургуулийн хөвгүүдэд нэгдүгürt нөгөө гэр бүл төлөвлөлт, хоёрдугаарт нөгөө эмэгтэй хүнтэй яаж хайрлах болцох те ингээд нөгөө гитипүүд, гуравдугаарт болохоор бэлгийн боловсрол, те дөрөвдүгээрт нөгөө гэр бүлүүчгэлийн ингээд нөгөө юм уу, хууль мууль нэтрээ гэл кейс мэйс гэл яриад л ингээд явсан. Тэгсэн чинь бас нөгөө урт хугацааны үр дүн айгүй өндөр байсан гэдэг тийм хальт. Очсон баг. Тэгэнгүүт хүүхдүүд одоо ингээд багаасаа аав байх тухай, эр хүн болох тухай ийм юу явах. Тэр чиглэл рүү таад маань бас юм төлөвлөж байгаа юу, харж байгаа юу? Бас нэмээд дээрэс нь буцаага тэр нэг юм аав болох шийдвэр байна шүү дээ. Ийм хөвгүүд. Тэгээ одоо манай үеийнхэн ч гэсэн хөвгүүд айгүй их байна. Яг нэг юм эр хүн болоогүй те. Магадгүй бид ч өөртөө болоогүй л байгаа. Тэнгүүт нэг аав болох шийдвэр гаргах да юуг өөрөөс асуух хэрэгтэй. Тэгээ тэр чинь ер нь бол яг бэлгийн харилцааны шийдвэр шүү дээ. Болъё те найз хүнтэйгээ ярьж байгаа. За одооноос ингээд хамгаалтгүй харилцаанд орж эхлэе те. Болъё гэдэг юм. Тэнд ингээд шийдвэр гаргахад өөрөөсөө асуух хэрэгтэй те. Тэр нэг амар том хариуцлагыг насан турш марафон гүөх юм нь барин дээр байж хата энд тим гэж хариулж ивэл тийм, энд тим гэж хариулж ивэл тийм, энд тим гэж хариулж ивэл тийм. Окей 3 years гэдэг ингээ явах хэрэгтэй ч юм уу тийм. Тэгвэл магадгүй тийм таны зүгээс юу байх вэ? За чи бэлдүү залуу минь. Ерөөс яг тэр бол одоо нөгөө нэг юм юу гэхээс өмнө одоо юу гэдэг те айхтар ингээл нэг юм за би мөнгөтэй олчооч тийм машинтай олчооч тийм үү те би бол ерөөсө тим юм бол бас итгэдэг байхгүй. Яг л би ер нь их нэртэйгээ бол бас л ер нь бол битээр одоо нөгөө аав ээжийнхээ яг нэг өрөөнөөс л амьдралаа эхэлж ирсэн. Тэгэл ер нь ингээл цаашаа ингээд явсан. Тэгэхээр нөгөө нэг яг эр хүн өөрөө тэр нэг үүрэг хариуцлага ухамсарлах гэдэг л ер нь хамгийн чухал байх гэж бодож байна. Тэгээ манай аав ээж ярьж гисэн те аав маань бас ер нь яг би нэг гэр бүлийнхаа түүхийг бас ярих дуртай л да тийм. За манай өвөө маань болохоор ер нь аавын маань аав гэсэн үг тийм. Өвөө маань болохоор ер нь бол ингээд аюу тийм ганцаардсан тийм одоо хүүхэд настай байсан юм байна л да. Ер нь бол яг айлын ганц. За дээрэс нь одоо ээжтэй хоёулахнаа өссөн. За тэгээд ер нь бол нэг ах нь одоо нэг хамаатны ах нь л ер нь аюу тийм ойр дотнойсэн. Тэгээд ээж нь ч гэсэн ер нь бол ингээд 10 таад нас ороод эмээ нас ороод тэгээд ер нь бол тэр ахтайгаа хоёулахнаа өссөн тийм хүн байсан юм байна. Тэгээд яасан гэхээр аав маань бишээ өвөө маань болохоор өөр айгүй өнөр өтгөн гэр бүлтэй болно гэх. Тэгээ ер нь бол 9 хүүхэдтэй болсон. За тэгтээ 8 эрэгтэй, 1 эмэгтэй тийм гэр бүл байсан. За тэгээд маф биш тийм бүр. Тэгээд яг тэр үе чинь одоо социализмын үед тэгээд 6 8 хүүхэд өсгөн гэдэг бол ерөөс асар том одоо санхүүгийн хариуцлага байдаг. Тэгээд маш их ажилдаг одоо автобусны жолооч гэдэг эмээ маань үйлдвэрт ажилдаг тийм л хүмүүс байсан л та. Тэгээ ерөөсөө нөгөө нэг өдөрт 6 талх авдаг гэсэн гэж ярьдаг байсан. Манай аав бол зөвхөн өглөөний хоош тий. Тэгэл ер нь ингээд яс тэгэхээр нөгөө тэр нөгөө нэг олон хүмүүстэй ингээд өсөхийн тулд аягүй сайн маш сайн хүмүүс. Тэгэхээр тэр олон хүмүүсийг өсөхийн тулд одоо яалтчгүй нөгөө нэг цаг зав маш багтаа болсон тий. Тэгээ тэрнээсээ болоод бас манай аав маань бол нэлээд бас жоохон юутай өссөн гэх юм да тий. Нэлээд бас нэг дурсгүй зөвггүй өссөн тий. Тэгээд ингээд их сонир одоо манай аавын 8 хүүхэд одоо яг тэр 8 ах トゥ юм бол 4 нь ер нь бол нэлээд жоохон уух дуртай. 4 нь ерөөс огт ууч чаддаг хүмүүс байдаг байхгүй. Манай аав бол чинь азар одоо би тэр нөгөө нэг ууч чаддаг хүний хүүхэд бол төрсөн. Ер нь бол би тэгж боддог байхгүй. Яг л манай аав маань нэг одоо аяга айрыг уулаа. Тэгэл нүүр нь улаагаал за би унтлаа гэж унтаад тийм чиглээ. Гэхдээ нөгөө аав бол өөрөө яг за ингээд би айгүй сайн аавтай байсан. Гэхдээ цаг гаргадаггүй байсан учраас магадгүй одоо тэрэн дээрээ суралцаад надад болоод миний дүүд бас айгүй тийм одоо би бол одоо гэрээс хоёул тэгээ дүүд бол аюух цаг гаргадаг байсан юм уу гэж одоо ч гэсэн гаргасаар л байгаа л дээ тийм хүнэлтэй. Тэгээ ер нь тэндээс суралцаад би бол одоо бас яг өөрийнхөө хүүхдүүдээ бас айлхаар цаг гаргаж ингэж юу яахыг ирэхэд хичээдэг. Тэгэхээр нөгөө нэг аав маань бол анх ээжтэй суухдаа бол ээж маань болохоор аюу тийм онц сурдаг. Аав маань болохоор энэ жоохон хулигандоо ер нь тийм нөхөр байсан. Тэгээ бүр ямар сайндаа ингэж тэр хоёрыг суулаа гэдгсэн чинь
сургуулийн багш нар уйлж исэн гэдэг байхгүй. Манай одоо ийм охины ийм одоо сууж хайрын юм гэдэг. Бараг их сургууль сураа цаашаа ингээд явна гэж ер нь төсөөлж ясны. Тэгээд сурсан л та. Тэгтэл нөгөө нэгээс ихт одоо юу болсон те. Тэгэхээр энэ өөр нэг тэр үед бол одоо мөнгө төгрөг байхгүй, юу ч байхгүй ч ер нь болоорой те. Машин тэрэгч гэж байхгүй ер нь тийм л байсан. Тэгээд нөгөө нэг яг тэр шийдвэр айгуу чухал байдаг. Тэгээ би ер нь бас яг залуучуудыг харахад бол ер нь өнөөдөр бас айгүй тийм яг энэ гэр бүлийн харилцаа бол айгүй тийм эмзэг одоо хэвэрэг болцсон юм уу та гэж хараад. Яг тэгвэл би одоо ингээд 40 гарсан хүн. За тэгээ ингээд 50 60 настай ингээд ах ич нэрийг харахад бол ах нар ч юм уу хамаатан садны ингээд хүмүүс ингээд харж байхад бол тэднэрт бол салах бол бараг 1000 шалтгаан байсан байгаа байхгүй. Ерөөсөө тэнд бол одоо юу гэдэг санхүүгийн асуудал байна. За нэг хуурсан тохиолдлууд байна. Ерөөсөө янз бүрийн одоо тэр асуудлуудыг туулаад тэгээ тэрний ард гараад ингээд хамтдаа ингээд цуг явж. Би саяхан нэг хэдэн сарын өмнө нэг ах чараа яг амьдралын бол нэлээд мэднэ л дээ. Ер нь мал бас нэлээд л асуудалтай амьдарч байсан тий. Тэгвэл юу гэдэг ингээд нэг удаа нэг уулзсан чинь ингээд хоёулын хөтөлцсөн явжсан байхгүй. Одоо бас 60 гарч байгаа нэг хоёр ах чараас байхгүй. Тэгээ би зүгээр ингээд энэ тэр хоёрыг харахтаа бол би айгүй гоё надад айгүй тийм гоё мэдрэмж төрчихсэн байхгүй. Одоо ингээд өөр хүмүүс нь ингээд үшээ томорцсон өөртөө өвгөө юмээ болцсон тий. Тэгээ амьдрал нь бол айгүй тийм нэг тийм айхтар одоо тийм юу байгаагүй одоо сайн байгаагүй. Тэгтэл тэр хоёр ингээд хамтдаа цуг байгаад одоо энэ нэг бараг 30 40 жил ингээд хамтдаа өнгөрөөд тэгээ өнөөдөр хүртэл ингээд хөтөлцсөн явж байгаа гэдэг бол тэр чинь л ерөөсөө амжилттай байгаа байхгүй тий. Тэгэхгүй бид нар одоо юу гэдэг магадгүй ингээд нэг ийм болохоо байлаа. За би саллаа эсвэл тийм болохоо байлаа ингээд саллаа гэдэг бол ер нь бол энэ бол харж байгаад ер нь ингээд би яг энэ подкастт орохоос өмнө ээжээсээ ч гэсэн асуужсан байхгүй ээж энэс. Тэгэхэд ер нь бол хүмүүс ер нь яг ингээд илүү надаас л турцлагатай одоо жаргарсан хүмүүс те. Ер нь салсан хүмүүс нь ер нь бол ер нь сүултээ харамсдаг юм байл. Яг салаагүй яаж хийж байгаад ингээд нэг гэр бүлээ сонгоод аваад үлдсэн хүмүүс маань ер нь бол одоо илүү урт хугацаанд хожигдсан байгаа байхгүй. За манай подкастын хамтран ажиллагчаар оригиналч хөвчийнхээ ажиллаж байна. Marshall, Sony, JBL гэх мэтчлэн томоохон брэндүүдийн аудио төхөөрөмжийг худалдаа авахыг хүсэх юм бол та бүхэн оригиналч хөвчийг зориорой. Ялч тэр нэг айгүй юм нөгөө даван туулах хэвээр хит хитэн челленж гэх юм уу те гарч ирдэг гэл ер нь л одоо энэ одоо удаан хугацаанд хамтарч амьдарч байгаа гэр бүлүүд ер нь айгүй их ярьдаг л та. Тэнгүүд нөгөө нэг бас нэг одоо салтын бас нэг том шалтгаан юу юм бэ гэхэлэр хитрхи нөгөө attention их байгаа. Чамаас цаадганаалтна гэл те. Тэгэл чаваас нөгөө ирчүүдээ чи ингээд энэ тэгээд нүкээгүү манкээгүү гэл янз бүрээр хэлээл. Тэгэл дөрөвний ярьж те харьцуулалт айгүйх явж байгаа. Дуцаа гаргаад ирэхэд л одоо өөрөөс нь ч гой бүсгүү те нөхрөөс нь сайхан залуу байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээл нэг тийм айгүй том юм фактор байгаа дээ. Тийм бид ч одоо Кристиано Роналдо нөгөө нэг ихнэр хэм билээ Жоржиано эдэртэл баг өөрсдийн амьдралыг харьцуулдаг шүү дээ. Тий чи ингээд байна гээл те. Юу ярих чилээ. Юу нэ тэгээд байна. Тэгэхээр нөгөө одоо залуучуудын хувьд ч гэсэн яг тийм салт яг тэтл дээр айгүй их байгаад бас жоон харамсаад байна л та. Тэгээ яг яаж одоо тэрийг ингэж үлдээж авч явах ч ёстой юм те яг одоо мэдэхгүй л байна л та. Ер нь бол яг бид нар яг л одоо нөгөө сайн аауд маань бас яг энтэй л бас холбоотой л доо. Бид нар нөгөө нэг яг ааудыгаа бас зоригжуулж гин одоо идэвхжүүлж гин те чадваржуулж гин те урам өгж гин. Тэгээ энэ бол өөрөө бас яг зөвхөн Монгол гэхгүй. Ер нь бол Камбож байна уу, юу байна уу, Малайз байна уу те бүх газрууд яг адилхан асуудал байгаад байгаа байхгүй. Бусдад харьцуулдаг. За одоо гэр бүл одоо ингэж эмзэг болдог, хэврэг болцсон тийм юмнууд бол байна те. За аав нарын хариуцлагуудыг бид нар бас ингээд ойлгуулах хэрэгтэй байна. Тэгээ түрүүн би яасан шүү дээ 10 хүүхд бол аав 0-5 наснд бол хүүхдүүд бол аав нь бол яалчгүй хэрэгтэй нэг тийм үе байгаад байна. Цаашлаад бас яг өсвөр наснд нь аав нар бас хүүхдүүд дахиад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өсвөр наснд нь хүүхдүүд аав нар яадаг хөр хүүхдүүдтэй зүгээр л цаг өнгөрөөдөг нэг тийм юутай хамт юм хийдэг те. Магадгүй хамт хоол хийдэг ч юм уу, хамт одоо гэрээ цэвэрлэдэг ч юм уу, хамт хувцас аваадаг ч юм уу те. Нэг айхтар спешиал юм бол хэрэггүй. Тэгэхээр тэр үед хүүхдээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Тэр үед яадаг хөр хүүхд ерөөсөө нэгдүгээрт нь өөртөө ихтэй болно гэж ярьж байна те. Хоёрдугаарт бас ийм сөрөг зүйлүүдээс өөрийгөө хамгаалах чадвартай болж байгаа байхгүй. Одоо нөө янз бүрийн одоо хар тамхичд юм уу эсвэл тамхичд юм уу аригчд юм уу те тэр зүйлүүдээс өөрийгөө хамгаалах тийм чадвартай байдаг. Одоо өсвөр насны одоо нэг одоо дээрлэгдэг булын ч юм уу те тийм юмд өртөх нь бага болдог гэдэг юм судалгаа байгаад байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээл энэ зүйл чинь бол шууд өнөөдөр ингээд нэг алга ургуулсан юм шиг ингээд алга болохгүй л те. Бид нар ер нь бол ингээд энэ аудига чадваржуулаад идэвхжүүлэх тусмал
нэг гэр бүл ч гэсэн сайжирна. За нэг гэр бүл сайжрах юм бол дараагийн гэр бүл нь бас тэндээс ингээ урам аваад сайжирна. Тэгээд ингээд эн чинь магадгүй дараагийн үе нь бүр ингээд илүү сайн аав нар болно те. Ингэжээж ерөөхдөө энэ юу чи нийгэм чи өөрөө өөрчлөгдөх зүйл байгаа даахгүй. Тэгээ бид нар ч гэсэн нэг манай сургуулийн одоо сургалтын өрөө болдог гэхгүй нөгөө аав сайн бол гэр бүл сайн байна. Гэр бүл сайн бол нийгэм сайн байна. Нийгэм сайн бол улс орон сайн байна гэсэн тийм өрөөтэй байдаг байхгүй. Эх орныхоо төлөө сайн аав байцгаая тийм. Ер нь бол энэ чинь яг л тийм л асуудал болж байгаа. Хариуцлагатай бай. Одоо нөгөө бага насны хүүхдээ аав байх, өсвөр насны хүүхдээ аав байх хоёр шал өөр гейм болчихж байгаа шүү дээ. Танд одоо өсвөр насны хүүхдээ аав байх ер нь ямар хөө байна? Ямар хөө чаленж ирж байна? Өсвөр насны хүүхдүүдийн аав байхад хүүхдүүдтэйгээ хэрэг ярилцж байна? Чаленжууд нь яаж өөрчлөгдөж байна? За, ер нь маш өөрлөлтөө. Ер нь шал өөр. Одоо яг би одоо бага одоо насны хүүхдээ аав нарт гэж хэлэхэд бол за хүүхдээ одоо л та нар ингээ сайхан тоглож аваарай тий. Одоо манай охин бол намайг бол одоо жоохон багтаа бол одоо хамгийн царайлаг залуу гэж боддог гэсэн байхгүй. Нэг царамэр бол тий. Ерөөсөө аав маань одоо тарган байна уу, намхан байна уу, бүдүүн байна уу ерөөс хамаахгүй. Энэ бол миний одоо аав гэдэг нэг тийм. Энэ бол одоо миний одоо ханхүү гэдэг тийм нүдээр хардаг байсан тий. Тэгээд тэр үе байсан. За хүү маань болохоор битээр одоо аюух ноцолдож тоглосон. Тэгэл тэр үед бол одоо энэ бол миний аав хамгийн хүчтэй, хамгийн мундаг гэж боддог тийм үе гэдэг. Тэгээд тэр үе бол ингээл хэдэн жилийн дараа тэгэхэд байхгүй болол ингээл дуусна. Тэгэхээр тэр боломжийг алдна гэдэг бол аюу хайрын цаг хугацаа байхгүй. Тэгээд том болоод ирэхсэн хүүхдүүд маань илүү одоо нөгөө одоо яг л одоо ингээл өрөөндөө ороод нөх байхгүй илүү найз нөхөд тэр хүмүүсэнд чухал болчдөг. Тэгвэл тэр хүүхдүүдтэй бид нар яаж харилцах вэ гэхээр яг л одоо хамтдаа юм хийж хамтдаа яана. Хүүхдийн талаас ерөөсөө юу гэж боддог гэхээр хүүхдийн нөгөө түр хэлж хүүхдийн нөгөө тарих хизээ идэвчтэй гэхээр ээжээсээ хизээ хайрыг мэдэрдэг гэхээр ээж нь дуртай хоолыг хийж өгөх юм уу те. Эсвэл дуртай одоо аюугийн хувцсыг одоо илүүдэд ингээ бэлтцсэн байх ч юм уу те. Тэр зүйлд үед яадаг. Аавыг хизээ аавс хизээ хамгийн хайрыг мэдэрдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол аав цаг өнгөрөхөд. Ягаад гэвэл хүүхдүүд угаасаа нэг аав бол завгүй гэдэг нэг тийм ойлголттой яваад. Тэгэн гутлаа эргээд нөгөө нэг аав чинь нөгөө цаг гаргаад хүүхдтэйгээ юм хийхээр би бол энэ хүний хувьд аюу чухал юм байна гэдэг тэр мэдрэмжийг авдаг гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг зүгээр л одоо би бол магадгүй одоо жоохон зөв төвхтэй байж маа. Гэтэ зүгээр нь би бол хүүхдүүдтэй аюу юм хийх дуртай. Ер нь ингээд одоо юу гэдэг битээр нэг охинтойгоо би саяхан бас нэг нөгөө ингээд тавилга угсарч байгаа тийм. За миний охин ингэж дэрэлдэж шүү, ингэж яад шүү гэл. Тэгээд яг өсвөр насны хүүхд учраас тийм. Тэгээд ингээд яаж байгаа. За хамтдаа хоол хийж байгаа юм. Эсвэл одоо нэг за тийм ийм куки хийж тийм тийм. Тэгэл ер нь тэднэртэй ингээд цаг өнгөрөөнө гэдэг нь л өөрөө айгүй тийм юу яаж яахгүй. Айгүй тийм том хөрөнгө оруулалт байгаа даахгүй. Бид нар угаасаа тэр хүүхдүүдийг одоо бол инфлюенс хийхэд бол айгүй хэцүү болсон. Харин бид нар зүгээр яах вэ гэхээр чи бол миний хувьд нэр одоо хүндтэй чухал хүн шүү гэдгийг ойлгуулж хэрэгтэй гэсэн үг гэдэг. Өсвөр насны хүүхд чинь тэгээд улмал дуу ороод улмал цаашлал хамтын мөхсрийг гэхэд тэгэл бараг л алга болоо. Бас яг тийм бас биш юм шиг байна. Зүгээр ингээд юу гэдэг бид нар чи очиод үглэх гээд байдаг заримдаа тий. Чи тэгчихгүй байна, ихгүй байна гэдэг. Харин зүгээр л миний охин ийм бариад өгч, миний хүү энийг бариад өгч, аав даахгүй хоёлаа нэг өргөе цуг өргөе гээл. Тэгэхэд л одоо ингээд ер нь тэр хүүхд чинь юу гэдэг би тэнд үглэхгээгүй, заах гаагүй зүгээр л хоёул цуг юм хийхдээ бол бас дуртай үлээж аваад байхгүй ер нь л тий. За магадгүй зарим талаар ингээд гэж магадгүй л тий. Тэгтэл ер нь ингээд цаанаа тэр юм хийлгээд байх юм. Бараг тий юм тий. Тэгтээ энэ бол өөрөө бас яг юу байхгүй тий. Монгол ахуйч гэсэн одоо ингээд хүүхдүүд чинь жоохон том болоод тэгэхээр ингээд адуу маланд ингээд сургадаг яадаг тий. Тэр чинь тий. Тэр чинь өөрөө бас айгүй цаана айгүй чухал мэрэгүү хай явсан байж байгаа байхгүй. Та түрүү нөгөө аав дээр ярьжсэн. Одоо ингээ манай аав ингээд нэг ариг уугаал улаачдаг гэдэг. Тэнгүүт яг энэ одоо өнөөдөр одоо нэг юм сезон байгаа шүү дээ. Нэг юм эмгтээчүүдийн эрхийг хамгаалах өдөр. За тэгэл дараас нь цэргийн баяр яг ерөөхдөө ингээд яг энэ өдөр дээр бол миний хувьд бол үзэл бодол бол шал өөр өдөг. Бид нар эмгтээчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол энэ нэг бид нар барьж авах хэвээр өдөр. Тэгтээ баярыг бол би бүр тусдаа юм өдөр болгочих гэж боддог байхгүй. Хідэн ч байдیں۔ Тэ хамаагүй яг тэр эмгтээчүүдийг баярлуулах өдөр гэж баг тусад нь гаргаад тэгээд ийм эрхийг хамгаалах өдөр гэдгээ чинь өөрөө шал цаанаа ингээд аюул том авчвал тийм эрхийг хамгаалах гэдэг чинь яг энийг баяр болгочихоор чинь аюул муухай болчихж байгаа байхгүй. Тэ бусад өдөр нь бид нар яах юм өчрхэлээд байж болох юм уу?
Тиймэрхүү өөртөө баг ингээд бидний баяр гэж хэрч аим сонио. Тэнгүүд нөгөө бас бэлгэн дээр ярих гэдэг юм л да тий. Айгуу сонио шүү дээ. Одоо эмэгтэйчүүдэд жишээлбэл ингээд өөхөж болох юм айгуу их байхгүй тий. Цэцэг мэцэг одоо яасан ийсэн. Яманы хаалмал тий. Яманы хаалмал тий. Ингээд баг нэр ингээд гарч ирээд ингээд 100 ингээд айтем гаргаж болохоор байхгүй. Тэнгүүд за манаа муу чаавас эрэгтэйчүүд так гээл тэнгүүд одоо эрэгтэйчүүдэд яг саяхан ярьжсэн байхгүй. Юу хий. Юу гэнэ. Тэнгүүд яаж ин гингүүд баг ингээд баг пивн. Гол тэр өрөө зүгээр ингээд гоё ингээд найзтайгаа уу гэдэг баг хин өгч байгаа ч юм уу тий. Эсвэл нөгөө талаас яа за нэг одоо төрөвч байна тий. За нэг буугавч байна. За бүс байна, цаг байна. Тэгээс цагийн өгчхөр салдаг гэдэг. Амар сэн ба фикшн юм байна. Ер нь тий ингээд нэг юм эрэгтэй хүмүүсийг баярлуулах гэдэг юм point айгүй юм хэцүү юм байна л да. Одоо та жишээлбэл юун дээр их баярлах юм те технэр гэдэг ч юм уу те. Ер нь залуучуудад нэг тийм баярлуулах, эрэгтэй хүнийг баярлуулах гэдэг айгүй хэцүү таск юм шиг байна л да. Яг нэг хайрын 5 хил гэдэг нэг хичээл байдаг шүү дээ. Нэг юм ном байдаг шүү дээ. Яг тэрийг бол манай эхнэр бас ингээд нөгөө нэг заадаг байхгүй. Одоо ингээд тэр номыг ингээд юу яагаад хичээл болгоод тэгээд ингээд за тэгээд тэрэн дээр бид нэр ингээд нэг нэлээд олон удаа ингээд хүмүүсээр ингээд тест ажиллуулж ер нь за эрэгтэй хүний эмэгтэй хүн бол янз бүр одоо нөгөө одоо бэлэг авах дуртай ч юм уу те бэлгэх дуртай ингээд одоо янз бүрийн юм юунд гардаг. Эрэгтэй хүн бол бараг 100% нь ер нь бол нөгөө магтан урамшуулах гэдэг хэлт нөгөө хайр хэлтэй байдаг. Ер нь бараг л 100% ер нь бараг ер нь тиймдээ ер нь ирчил нөгөө магтаал урамд айгуу дуртай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ер нь тэрнтэй холбоотой л ер нь ямар нэгэн бэлэг сэлт байж болох юм. Ер нь бол би бол бүр өөрөө тийм айхтар яг бэлэг мэлгэнд бол нэг амар одоо ачаал бүл өгдөг. Таны юм байгаад байгаа байхгүй. Бид нар бэлэг авах хэрэгтэй хүмүүс шүү. Яг гал идэв шүү дээ. Ойлгогдох гээд багтлах гээд. Яг нөгөө нэг ойлгогдно одоо сонсогдно гэдэг хэрэгцээ чи өөрөө хүн болгонд байгаа үндсэн хэрэгцээ шүү дээ. Ер нь л тийм. Тэгэхээр нөгөө нэг зарим талаараас ингээд ирчүүд манд ингээд нөгөө нэг ярих юу бол хэрэгцээ бол амар их байдаг. Тэгсэн мэт тэрийг бас гаргадаг. За одоо бид нар нөгөө нэг хичээл гэдээ ярьж штэ. Хичээл дээр болохоор нөгөө нэг хоёр хэсэгтэй байдаг байхгүй. За эхний хэсэг нь болохоор нөгөө нэг би яг ямар аавын дор өссөн бэ? Би ер нь яагаад өнөөдрийг хүртэл ингэж яваад хэн болчихоо гэдгийг бид нар ер нь бол өөрөө судалдаг гэсэн. Ер нь тийм хичээлийнх нь эхний хэсэг нь. За хоёрдугаар хэсэг нь болохоор ер нь тэгвэл за одоо би ийм болцсон юм бол би яаж одоо сайн болох вэ гэдэг одоо нөгөө ур чадваруудаа сурдаг тийм хичээл таах. Тэгээд эхний хичээл дээр болохоор ингээд бид нар ярьж байгаа за ингээд хамгийн ингээд энгийнээр асууж байгаа юм л да. За чи ингээд хэлжээ аавынхаа талаар ингээд дурсамжаа яриач гэгээд тэгэхэд нөгөө залуучууд маань одоо 30 40 хүрсэн одоо багдуу бараг 50 хүрсэн хүмүүс байна шүү дээ. Тэгсэн мөртлөө за ястаа мэдэхгүй юм байна. Би ерөөсөө энэ талаар ер нь бодож байгаагүй юм байна. За бүр зарим нь ингээд бүр тэгж ярьж байсан тохиол гарсан. Би ерөөсөө анх удаа ингээд арх марх байхгүй. Тэг эрүүлдээ ингээд аавынхаа талаар ярьж үзэж байна гэд ярьж байгаа байхгүй. Нэг ах бол бүр ингээд тэр багдуу нэг 60 мартаа байсан болоо да. Зүгээр л ингээд чимээгүй ингээд сонсоол энэ ерөөс. За та ингээд юу ярих уу? Аавынхаа талаар юу гэж бодчих юм бол ерөөс юу ч ярихгүй. Тэгсэн мөртөө ингээд нүдэн ингээд бүр ингээд нулимс цэлэгчэл тэгээ сонсоол ингээд суугаад. Тэгэхээр тэр хүн бол ингээд хэдэн жил магадгүй ингээд дарцсан одоо ингээд бүр ингээд тагтарчсан тэр ямиг ингээд ухаж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар бас яг тэр зүйлийг ингээд ярихаар маш олон яг одоо аав нар бол ер нь бол би яг ингээд аавтайгаа бол яг юм гоё юм дурсамжтай хийсэн юм байхгүй маань юу байхгүй юм байна гэдэг тийм нэг юу бас их ярьдаг л да. Тэгээд харин бид нар за та окей аавч бол ямар нэгэн байдлаар одоо тийм асуудалтай байсан ч байж болно тий. Магадгүй одоо эрт нас орсон ч байж болно, хаяад явцсан ч байж болно тий. Тэгэхдээ өнөөдөр бол бид нар жолооны ард сууж байгаа. Бид нар өнөөдөр яаж хүүхдүүдэд хүмүүжүүлэх вэ гэдгийг бид нар шийдэж байгаа. Тэгэхээр магадгүй 20 жилийн дараа таны хүүхэд яг энэ таны судал дээр суугаад манай аав нэг тийм хүн байсан даа гэж дурсаад ярихад юу гэж ярих вэ гэдэг талаас нь бид нараас ярьдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ирчүүд маань бол яг тэр үед бол бас монголчууд маань ер нь бол нээгдэх айгүй дургүй. Ялангуяа ирчүүд маань. Тэгвэл бид нар ингээд ярилцаад байх гэсэн улам илүү. Хичээлийн дараа бол баг нөгөөдөлж баг салахгүй баг ингээд тарахгүй баг тийм боллоо. Тэр нөгөө гинжин хэлхээ гівдгээ зураг гэдэг шүү дээ. Үйд амтсан сэтгэл зүүн гүн шарахыг таал зогсоож чадна гингүүтэй ингээд дээдлийн үеэс ирээд дээдлийн үеийн дотлын үеч хэлээд дотлын үеийн дотлын үеч хэлээд гэдэг жисэн чинь яг өөрийнхөө генерашн дээр өөрийнхөө үе дээр бамбаа барьсан байдаг. Тэгээд тэгсэн чинь доошогоо дахиж юм тусдаггүй нэг юм зургууд бимнүүд айгүйх яваад шүү дээ. Яг тэр бол нөгөө яг аав нарын үзүүлж байгаа нөлөө ач холбогдол
хүн эрэгтэй хүн ч гэлтгүй уусаа нөгөө эмэгтэй охины ч гэсэндээ сэтгэл зүйн ер нь бүх хүүхдүүдийн сэтгэл зүйд амар том юм ач холбогдолтой байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүт тэр нөгөө сэтгэл зүйн бас эрүүл мэндтэй холбоотой ингээд стадиудыг харж байхад дандаа бас аавтай холбоотой сэтгэл зүйн шархууд бас аюу өндөртэй. Тэгээ тэр аав өөрөө бас нөгөө альч хүүхдтэй айгуу тийм зөв явбал амар зөв үйлдвэрлэл үзүүлж чаддаг. Буруу байвал бүр юм аюу том шарх үлдээдэг. Тэр нь өөрөө ингээд идэвхтэй явсараад аюу их ийм юунууд болчдөг. Тэгэнгүүт бас нөгөө зарим тохиолдолд бас манай аавын биш юм чин би юм байгаа. Угаасаа л ингээл байгаагүй юм чин би юм байгаа гэд нөгөө өөрөө өөрийнхөө буруу байгааг зөвтгөхөө буцаагаад өмнөх үе рүүгээ шилжих гээд идэг. Тэрэн дээр бол ийм байсан юм чин би одоо яаж өөрчлөгдөх вэ гэдэг хандлагатай хүмүүс л хамгийн бас айгуу гоё сайн аавууд болж чадаад тэр нөгөө үе дамжсан сэтгэл зүйн шарахыг эдгээгээд байгаа юм болов. Тэр нөгөө надад амар гоё санагдчихсэн юм жоохон байхад рефрижи амар гоё аавын дүр болж бас хамгийн анх бараг л тэр нөгөө гоё аавын рол модель пропаганда гэх юм уу тэр нэг ингээ хийжсэн хүмүүсээ нэг их зарагддаг. Тэгтэл өөрөө болонгууд би өөрөө илүү бүтэн өсч үзэг учраас илүү бүтэн гэр бүлүүлтэй гэдэг ч юм уу нэг юм бас тийм циклийг эвдсэн юм шиг санагддаг. Яг тэр тийм. Ер нь яг бид нар ч гэсэн яг тэр циклийг яаж эвдэх вэ гэдгийг л яаж байгаа. Бид нар бол бүгд одоо ер нь төгс автаа байгаагүй шүү дээ. Мэдээж үү аав маань алдаа гаргаж ирсэн янз бүр. За их багуул гэхээс ер нь бол аав нар бол алдаагүй байдаг байх. Хүн л гэсэн тийм алдахгүй байх. Ер нь бол төгсөн байхгүй шүү дээ. Би ч гэсэн алдаа гаргана. Тэгэхээр нөгөө нэг яаж одоо бид нар өмнөх үеэсээ илүү гарах вэ гэдэг л юу байгаад байхгүй. Тэгэхээр энэ дээр бол магадгүй тэрийг ерөөсөө хийж бодож байгаагүй юм байж болно шүү дээ. Магадгүй тэрийг ерөөсөө энэ талаар нь сонсож байгаагүй юм байж болно. За нийгэмдэр яг үндэ ингээд аав нарыг гэд ярих юм бол ер нь бол материал ер нь бол юу бол айгүй ховор. За аав нар байхгүй бол яах вэ гэдэг тэрэн дээр бол судалгаа бол харьцангуй их байт юм бэлээ. Ялангуяа гадаад хийсэн бол тий. Харин аав нар байснараа ямар одоо эерэг үр дүн гаргадаг юм бэ гэдэг ерөөсөө бараг сүүлийн хэдэн жил нэг сүүлийн 10 хэдэн жил энэ судалж байгаа тийм юу байгаа байхгүй. Бараг шинжилгээ байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нар энэ зүйлийг л хүрэх хэрэгтэй. Тэгээ магадгүй энийг сонссноор тий энэ хичээл зууснараа эсвэл одоо энэ подкастыг сонссноор аав нар манаас нэг нэр ийм байгаа юм биш үү. Би ингээд уурлаад байдаг нь тий эсвэл одоо ийм одоо зүйл гараад идэв одоо юу энэс болоод байгаа юм биш үү гэсэн тийм юугаар би ч гэсэн бас ингээд яг өөрийнхөө өвөөгийнхээ амьдралыг аавынхаа амьдралыг сонсохоор аамаа нэр ингэжсэн учраас ийм шийдвэр гаргасан юм байна шүү дээ гэдэг тэр зүйлийг бас ойлгож авч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар яг л тэгэн гут би одоо яг яаж үр хөвгтүүдээр арай илүү зөв шийдвэр гаргах вэ гэдэг тэр шийдвэрэл ингээд гаргаа явж байгаа гэсэн үг л дээ. Яг үнэхээр болдог бол тий. Одоо ер нь л аав нарын бас нэг ер нь эрэгтэй хүний би яах вэ та нар гэлдэг тий. Имч нөгөө эмнэлэгт үзүүлэхгүйр нэ машина жилдээ одоо эдэн ч одоо үзүүлдэг тий гэдэг ч юм уу. Тэгээ ингээд бодглохлоор ер нь өөрсдийгөө бас жоохон нэгт тавьдаг өмнөр нь тавьдаг нэг тийм характер суулгамаар тий. Нэг юм уу би ийм бас байх хэрэгтэй. Тэгэнгүүт дараагийн болохоор аав нар уулзаад би бол гоё өөлөлтэй газар байх байхгүй. Тэ аавуудын ойлгох цэг гэдэг ч юм уу тий. Тамхины цэг гэж өөлөх цэг. Хинч тэрийг ингэж одоо чи өөлөд байгаа юм уу гээгүй тий. Тэхгүй ингээ гоё хүлээж аваад тийм хүмүүнүүд тэгээд гоё ийм сэтгэлээ илэрхийлдэг тий. Одоо өөлдөг гоё одоо бид нар бол ер нь бол дийлэнх нь бол тэгэл зам дээр бол тэгэл хараал сайхан хамаг стресс хараалал гаргаж байгаа гэл тэгвэл гой нэг юм өгнүүдээс нэгэндээ хилдэг те тэгээд ер нь бол аав нар чинь бас цаанаал ер нь жоохон байдал байгаа штэ дотроо бол те наанаал одоо том болол аав болцолгоос аав нар аюу хөрхөн өнгөрдөг байхгүй тэгээд яг аав нарынхаа ингээд за та ингээд яг аавын хувьд яг юу хийсэн бэ юу зөв хийсэн бэ гэдэг амар сэтгэл нь огшоо тий өнгөрөөд би өстө тэгээд миний хүү тэгээд миний охин тэгээд амар гоё хүүхдээ болох хайртай тий хүүхдээ авах бид ширсэн ярьлаа тэгэл нэг яриад эхэлчих юм бол тэгэл бид нар бол яг л цаана бол ингээл 40 50 хүрсэн хүүхдүүд л байж авахгүй яг үнд тий ер нь яг бас нэг хиний техникийн бас нэг point бол аягүй чухал надад санагдаад байгаа байхгүй ялангуяа энэ эрүүл мэндийн асуудал бол бид нар ялчгүй аягүй чухал аав нар маань өөртөө ер нь бол эрүүл мэндэ бас анхаарахгүй байна хайхрахгүй байна. Тэгээ би саяхан бас нэг манай үеэлийн одоо юу одоо нөхөр нь нас орж байхгүй надтай чицүү залуу. Тэг гинтхэн ер нь бол нас орсон. Тэгэл би ажил явдалд оролцоод тэгээд очиод тэр нөгөө оршуулгын газар очиод дандаа манай үеийнхэн байж байгаа байхгүй. Уг тэд ч одоо тэнд одоо юу ажил төрөл хийгээд эд бужигнуулж явах нөхдүүд маань тэнд байж байгаа байхгүй.
Одоо дандаа 80 оных одоо бараг зарим нь 90 оны миний залуучууд байж байгаа. Тэгэл ер нь энэ залуучууд манай бол аюу тийм эрт нас орж байна. Тэгээ энэ эрүүл мэндэ хаахрахгүй байна, бие хаахрахгүй байна. За магадгүй зарим төрлийн буруу хэрэглээнүүд байна тий. Одоо арх марх янз бүрийн юмнуудыг буруу хэрэглээ байна. Тэгээ энэ зүйлүүдийг бол бид нэр ерөөсөө ер нь бол аюу тийм сериусны авч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо ингээд аав нас орно гэдэг чинь цаана юу үлдэж байгаа гэдгийг бид нар аюу сайн бодох хэрэгтэй байхгүй. За магадгүй те одоо 2 юм уу 3 за хэдэн ч хэдийн хүүхдүүд дөнгөж нэг одоо 40 насны аав нас орно гэж чинь цаана одоо нэг 10 идтэл тийм 10-тай 6-тай 1-р анги 2-р анги хүүхдүүд үлдэж байна. За дээрэс нь одоо нөгөө лизингтэй байр үлдэж байна. За дээрэс нь одоо бас аюутай те бас лизингтэй машин үлдэж байна те одоо машин тэрэг тэгэл одоо өөр юу гэдэг те тэр болгон ерөөхдөө энэ арт нь үлдэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө аавын нуруунд дээр бол асар их ачаа явж байгаа байхгүй. Аав нар яг тэрийг бол ер нь ихэнхдээ бол эрүүл үедээ бол юу гэдэг эрүүл байхтаа бол асуудаг бид нэг үүрэл ингээл явчин. За би одоо нэг тэгээд төлчөндөө ингээд төлчөндөө гэл юм зохицуулдаг тий. Гэтэл яг гинтийн одоо тийм асуудал гарна гэдэг бол ер нь аяга харамсалтай л байгаа юм л да. Ер нь. За тэр чинь нөгөө өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл биш тий. Эхнэрийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа. Тэр хариуцлагын төлөө хийж байгаа үйлдэл байдаг шүү дээ. Гэр бүл өөрийгөө хайхна гэдэг бол бас давхар тэр хариуцлага байна л та тий. Яаж л одоо нөгөө нэг жилдээ нэг удаа үзүүлчих гэдэг байна шүү дээ. Одоо ер нь даралтны одоо ер нь бол яг та хэд л ойлгохгүй л да. Миний хувьд бол даралтны юм ч тийм үү те одоо юу гэдэг те одоо цусаа өгдөг ч юм уу ямар нэгэн байдлаар ингэ нөгөө эрүүл мэндэд ялч юу анхаарах тийм цаг нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ер нь ихтэй нэг залуу гэж бол бодож болохгүй юм л ямар ч үнийг бол. Тэгэл ер нь одоо нэг 30 эдээс дэше бол ер нь тэгэл жил болгон ер нь эхнэртэй нэг тим хийгээд яваад байгаа юм л та ер нь бол нэг жилдээ ядч нэг үзүүлээд за ядч нэг за ингэж яам ингэж яам гэдэг ингээд нэг яваад байгаа тийм юу бол хийгээд яваад байгаа. Тэгээ ер нь энэгээрээ л бид нэр урьдчилан сэргийлье. За бас юу яа те. За тэгээд за бүр ингээд насвар юу гэдэг гинт ингээд насварддаг юм гэдэг өвчин тосно гэдэг чинь өөрөө бас аюу аюултай шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр бол юу гэдэг хүмүүс аюу сайхан юу гэдэг амьдрал нь ингээд ид цэцгэлж явах үед ингээд ямар нэгэн өвчин ч юм уу одоо за хавдарч тийм үү тийм тусчлаа гэхэд бол яг энэ бол ихэнхдээ нөгөө хайхрамжгүй байдлаас бас болоод байгаа юм шиг санагддаг байхгүй. Мэдээж юу гэдэг өвчин бол одоо хэлж ирэхгүй хийж ирэхгүй гэдэг чинь тэр тийм тэгтээ бас ингээд бид нар урьдчилан сэргийлэх тийм арга хэмжээнд бид нар зайлшгүй авч явах хэрэгтэй байдаг байхгүй. Одоо ингээд биеийн эрүүл мэндээс гадна дахиад эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд байна л да. Тэгээд мэдээж амиа оролтын рейт ярангууд амиа орлож байгаа эрчүүдийн ер нь ингээд хүмүүсийн дийлэнх эрчүүд за амиа орлох хийж байгаа хүмүүсийн дийлэнх нэмэгтэйчүүд тэрнээ яг үйлдэл хийгээд эцсийн шийдвэр гаргаж байгаа яг амнаас алж байгаа хүмүүсийн дийлэнх эрчүүд. Тэгээд тэр тооч нь өөрөө амар их яагаад их вэ гэхэлэр бидэд өөрсдөө амиа оролтоороо бас айгүй өндөр байгаа. Нэмээд дээрэс нь бас яг залуу хүмүүс дотроо Монголд залуучуудын үхлийн шалтгааны топ 4-т амиа оролт ордог болсон байх жишээ нь ч юм. Тэгэд харангуут энэ нөгөө амиа хорлож байгаа маань өөрөө юунаас үүдээд байна гэл хөөнгөт дахиад тэр нөгөө хүчтэй харагдах хэрэгцээ toxic masculinity дахиад буцаа ярьж сураагүй өөрийгөө нэж сураагүй нэ тэр гэл юмнууд руу орж ийн л таа. Тэгээ энэ тал дээр бас аав нартай уулзахаар ямар шинж тэмдгүүд илэрч байна. Аав нарын сэтгэл зүйн байдал ямар хүн байгаа юм шиг санагдаж байна Монгол аав нар. За яг ер нь зүгээр л яг би яг энэ тал дээр бол айхтар статистик бол сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгвэл зүгээр өөрийнхөө хэмжээнд харж байхад бол нөгөө яг одоо залуу хүнээс нөгөө нэг аав хүн болно гэдэг тэр транзишн ч өөр айгу хүнд байгаа юм санагдаад байхгүй. Одоо ч ингэ нөгөө нэг залуу хүн аав болоход бол за одоо би ядчлаа одоо нэг тодорхой хэмжээний цалинтай ажилтай байх хэвээр тийм машинтай байх хэвээр юм хэвээр нөгөө нэг шаардлууд нь айгу өндөрсөн юм шиг санагдаад байгаа хэрэг. Тэгэхээр тэр шаардлагыг бас ингэ давж гарахад эсвэл одоо за тэрнээс нөгөө нэг юм жоохон найдваргүй байдлууд одоо ингээд нэг өөртөө ихтгэлгүй байдлууд үүсээд байгаа юм. За энэ бол мэдээж цаана одоо ингээд нийгэм дээр байгаа янз бүрийн одоо бусад инфлюенсер тэр хүмүүсийг харахаар мэдээж бидний амьдрал бол тэднэртэй харьцуулшгүй байгаа шүү дээ. Энэ бол тийм харьцуулаад хэлэх юм бол тийм. Харин тийм. Тэгэхээр нөгөө нэг тэр зүйлээс болоод ирэхэд жоохон тийм юугүй байгаад байгаа юм гэж нөгөө нэг жоохон ирээдүй харагдахгүй байгаа юм л гэж харагдаад байгаа байхгүй. Харин болоод нэгэнт ингээд болоод ялангуяа өөртөө ингээд хариуцлага өөрөөд явж байгаа залуучууд бол би бол харахтаа бол нэг гайгүй сайн байгаа гэж хараад байгаа байхгүй. Яг л өнөөдөр бол ингээд нийгэмдээ болчвол би яг болоод ингээд хариуцлага өөрөөд эхлэхээр тэр чинь
би зүгээр юу яаж хэлэх юм бол тэр зүүрлж хэлэх юм бол би нэг эр хүнийг бол ер нь хаскийн нохотой зүүрлж хэлэх дуртай байхгүй. Яагаад гэвэл хаскийн нохоо яадаг вэ гэхээр хаскийн нохоо чарханд явж байхдаа ачаагаа үүрээд ингээд чирээд явж байхдаа бол амар аз жаргалтай байдаг. Харин хаскид ажил өгөхгүй зүгээр ингээд нэг юунд уяа тавьчих юм бол сквал нэг хашаа нэгээд тавьчих юм бол тэр нохоо янз бүрийн одоо ингээд бүх юмнуудыг ингээд юу яагаал те одоо нэг бөөдөн бүгдээрийг нь будаа болгоно ер нь бол тийм нохоо байгаа байхгүй ямар ч зориггүй болчих юм те. Тэгэхээр нэг ирчүүдэд ер нь яалчгүй бас тийм зориг хэрэгтэй юм бол гэж би бол хараад байгаа. Зориг. Тэгээ үр хөвгтүүд гэдэг бол ер нь баг амьдралын баг хамгийн том зориг шүү дээ. Үр хөвгтүүдээ яаж сайн болох вэ, яаж явах вэ гэдэг те. Тэгээ тэрийг л бид нар аягүй сан концерт хэрэгтэй юм бол гэж харж байгаа л та. Тэгээ тэр нөгөө ачааг нь эрэгтэй хүнд нөгөө даах хэвээр ачааг нь өгөөд тэгээд чадхаар нь ихнэр нь дэмжээд тэгээ тэрийг хамгийн гол нь бас нэг юм дитэл юмыг л уусаа эмгтэжүүд уусаа л биднээс хамаагүй илүү хардаг нь үнэн. Тийм болохоор ер нь ирчүүдээ ингэж баг гоё за одоо ингэчээ тэгэнгүүт нь ингэнгээл ингээд одоо за энэ үеийн сэтгэлээр унж байгаа юм байна ингээ өргөчий гэдэг тийм. Тэгэхээр эмгтэжүүдээс хардаг шүү. Тэгээ одоо нөгөө манай үеийн залуучууд аягүй хаа болчлаа л да. Найзууд тий. Яг иргэн тойрондоо найзууд зарим нэг ах нар тий. Тэгэл тэгэнгүүт одоо ингээд яг мэдээж ачаа байна. Гэхдээ тэр ачаа одоо ингээд нөгөө ер нь бол яг ингээд амьдрал чинь бас яг үнэндээ эрэгтэй хүнд бас гарцсангуу юм хатуу байдаг юм санагддаг. Надад л тий. Одоо чадвал чадахгүй бол тий ч юм уу. Эсвэл чамаас бусдын тэгээд хахад чи яагаад чаддаггүй юм чи тий. Ингээд нөгөө бусад нийгмийн сэрч байгаа дамтууд айгүй их юм шиг санагдаад байгаа юм. Тий. Гэтэл яг үнэндээ нийгмийн нүрэ ямар байгаа вэ? Тэр залуугчны хөдөлмөрсөн ч үнэхээр болдоггүй зүйлс эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний өмсдөл, маагч ямар зах зээл вэ тий. Үнэхээр ийм хангалттай санхүүжилттэй горж иж байгаа байлээ таахгүй ийм нийгэм дотор тэр залуу яагаад ч юм ингээл 27 28 наснда байртай машинтай тэгэнгүүт тийм үйл хөдлөлийн үнэн ингээд цаанаас бодлогоор ингээд үнэхээр өндөр өссөн тий ямар нэг ажилттай болсон тий тэгэнгүүтээ ажилтаа амьдралтай ямар нэгэн захирал тий тэгэнгүүтээ somehow social mediaтай мэдхгүй тий ийм болцсон байх ёстой ч юм шиг ийм дүр зураг үүсээд тий тэгээд нэг юм ихнэрээ баярлуулдаг мэдрэмжтэй хажуугаар нь тий тэг нэг юм ямааны хоол авч гэдэг. Ямааны хоол авч гэдэг болоо тий. Энэ шаардлагыг чинь хажуугаар одоо ингээд энэ шаардлагад хүрэх чинь өөр амар хүнд. Тэгээд энэ шаардлаганд нь хүрч чадсан нь ингээд юу гэдэг тий хүснээ авдаг ингээд яадаг гэдэг. Нэг юм хэцүү зах зээл. Тэгээд энэ хэцүү зах зээл дээрээ дахиад найзууд дотроо нэг юм хүчтэйгийн дүр тоглоод байгаа юм бас давхар. Тий. Одоо би зөвхөн үеийнхээ залуучдыг харахлаа шүү дээ. Чадж байгаа болж байгаа бүгдж байгаа. Тий. Нийгмийн төчсөндөө ингээд харагдахад нэг юм болох гээд байгаа. Амжилт юм тий. Тэгэнгүүт дахиад нэг юм зовлогоо яг ярий гэхлээр ярих хүн байхгүй. Аав ээж ярих хүн хувьд ингээд нэг хүчтэй хүн байх гээд. Тэр нэг найз охины хувьд хүчтэй хүн байх гээд. Тэр нэг юм найзуудын хувьд хүчтэй хүн байх гээд тий. Яг үүндээ бүтээдэл тэр хүчтэй хүн ерөөсөө биш байгаад байдаг. Гэтэл энд чинь ингээд дэмжих хэвээр факторууд байна шүү дээ. Найзууд дотроо орчны хувьд сул дорой илэрхийлдэг найзууд төрчин байх хэрэгтэй юм шиг. Дахиад ихнэр сул дорой гэдэг үед нь ингээд дэмждэг. Эсвэл өөрийг нь сул дорой биш гэдгийг байнга мэдрүүлдэг ч юм уу тий. Ингээд нэг юм олон талаасаа бүгднгээс нь энэ эмзэг байх боломж авч байгаа ир хүн л бас нэг талаасаа зөвхөн хариуцлагаас гадна happy байх гэдэг нь тэр happy бас амьдрал тэрсэг. Энэ бол энэ хэрэгцээний талаар тийм хэцүүл ер нь хэцүүлтэй. Одоо нийгмээр тийм ба. Энэ зөвхөн Монголын асуудал бас биш. Одоо чинь Америкт бас нэг хийсэн. За би жоо олон Америк яриад байж магадгүй. Тэр яг зөв илүү нөгөө нэг олдож байгаа мэдээлүүд нь бас тийм байгаад болох. Тэ судалгаа сайн хийж байгаа тий. Тэгээд Америк чинь бол одоо ингэж яахгүй 1900 хэдэн онд л 60 70 онд л үү дээ. 60-аас 70 он 80 онд ч л үү дээ. Ер нь бол одоо 30 хүрээд одоо өөрийн гэсэн үйл хөдлөлтөй хаустай болсон тийм хүмүүсийн тоо бол ерөөсө 50% байсан байгаа байхгүй 30 хүрэхтэй хаустай болсон. За одоо гэр бүлтэй болсон, хүүхэдтэй болсон тий. Тэгтэл өнөөдөр ерөөсө 30 хүрээд хаустай болж байгаа хүмүүс бол нийт хүмүүсийн нь ерөөсө 12% байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо тэр залуучдын бол 90% нь ерөөсө тийм юмд хүрч чадахгүй байна гэдэг байхгүй. Америкч бол биднээс одоо хийх одоо орлоготой, өндөртэй, боломжтой, аюутай тийм юм байгаад байна. Тэгэхээр ер нь нийгмээрээ нэг юм ер нь монголчлтгүй ер нь хаа сайгуул ер нь тийм байгаад байгаа л да. Яг Монгол бол яг одоо санхүү талаас ярих юм бол бид нар чинь нэг дунджаар нэг $700 хэдэн долларын орлоготой ч л үү. Яг
дэлхийн дундч бол нэг 800 хавцаа $808 ч л тэр хавцаа гэж. Бид нар бол яг бас ядуу улс гэж бол бас хэлэхэд бол хэлэхэрэг байгаа даахгүй. Бид нар бол ер нь дундаж орлоготой, дунджаас арай жоохон бага орлоготой тийм улстай болоод байгаа даахгүй. За магадгүй жоохон зардалтай орн байжсэн болох юм. Тэр утгаараа тий. Тэгэхээр нөгөө яг нэг тэр нэг ирчүүд маань бол ерөөсөө яг л нэг юм өөрсдийн гэсэн нэг тийм спорт групп гэх юм уу одоо нэг тийм юугаал анханасаа барих шаардлагатай болчихж байгаа байхгүй. Бий болгох шаардлагатай болчихж байгаа. Одоо яг л одоо би ингээд өөрийгөө бодох юм бол 26 долоотой ерөөсөө Англид яг би нэг ингэсэн нэг бизнес хийж үтсэн. Бизнес яг ер нь бол тухайн үед бол одоо дөнгөж нөгөө бродбанд гэдэг үүсээд тэгээ би хувьцааны арилжаанд орчихсон байхгүй. Тэгээ тэр үед ингээд ер нь бол шаардлага аяг өндөр байдаг. $25,000 юу яаж эхэлж day trading гэдэр хийнэ гэдэг тийм юутаас. Тэгээд би нэг найзтайгаа нийлээд битээр угаасаа л ерөөс хоёулаа санхүү төгссөн оюутан байж байгаа л англи очсон оюутан юу ч мөнгө байхгүй. Тэгээд ерөөс хүмүүсээс мөнгө цуглуулаад тэгээд л нэг $25,000 тухайн үед одоо аав ээж найз нөхдөсөө цуглуулаад тэгээ хийгээд битээр 3 сарын дахиад $2,500 таа үлдсэн байхгүй. Тэгээд манай найз чинь за би ерөөсөө сургуулаа ер нь дуусгая гэж сургууль руугаа яваад би бас өөрөө тэр үедээ нөгөө сургуулаа хаяа тэгээ ажил эднэр хийгээд тэгээ ер нь яг угаасаа л яг тэр үе бол эр хүний хувьд бол аюу хэцүү үе байдаг. Тэр нэг 20-оос ахвал нэг за 30 хүртлээ тэр үе бол. Тэгэхээр тэр үед эр хүн юу хийж болох вэ гэхээр ерөөсөө өөрийгөө одоо босгон байгуулж яаж одоо би үн цэнтэй хүн болох вэ гэдэг тэр зүйл рүү л явж байгаа. Одоо бол яалчгүй нөгөө нэг хөрөнгө оруулах цаг нь байгаа даахгүй. Хураах цаг нь биш. Хөрөнгө оруулах цаг нь байгаа даахгүй. Тэгээд ерөөхдөө явж байгаа. Тэрнээс цаашаа бол тэгээ би яг нөгөө Монголд ирэхдээ бол одоо тухайн үед бол манай найз ч үжээ одоо нөгөө банкнд ажиллаад ингээд санхүү төгссөн хүмүүс ч те бас нэг ингээд боломжийн юутай. За би бол ерөөсөө яг үнэндээ одоо юу яасан хувцснаас өөр юуг л ирчихсэн байхгүй. Тэгээд л яг тэр үед за би ер нь яаж юу азар яг надад бас айгүй тийм сайн менторуд байсан. Одоо яг миний урд алхаж байгаа ах нар одоо хүмүүс байсан. Тэгэл тэднэрээс ер нь яаж эхлээд би яаж хувь хүн болдго юм бэ? Ер нь бол яг toxic masculinity одоо нөгөө Andrew Tate нэрээр ярьж байгаа шаналт тэр нь л те. Тэр мөр бол яг бас зарим талаар л жоохон худлаач тэр нь л те. Тэгэхээр тэр нөгөө нэг үнэн зөв зүйлийг нь ялгах хэрэгтэй байдаг. Тэгээ ер нь бол энэ сайн одоо аавнараас гэдэг юм сайн хүмүүсээс ингээд зөвлөгөө аваад тэгээ бас ингээд өөрийгөө ингээд яагаад гэвэл эр хүн л өөрөө л босгодог. Яг үнэндээ бол жоохон хатуул та. Гэхдээ бид нар өөрсдөө харин энэний дунд биднэрт ингээд нөгөө нэг cheerlead хийдэг одоо ингээд дэмждэг тийм хүмүүс биднэртээс аягүй байх хэрэгтэй байхгүй. Зөв менторууд, зөв одоо найз нөхдөө те. Түрүү хэлсэн шүү дээ. Эхнэр битээр ингээд одоо 15 жил гэлээд 15 жил чинь битээрийн амжилтын одоо гэр бүлийн амжилтын нууц бол нэг бодлын баг бас нэлээд том хэсэг нь бол одоо найзууд манай байхгүй. Дандаа гэр бүл хүмүүс байдаг. Тэгээд тэд нар одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар гэр бүлийн асуудалд орлоо, эсвэл одоо хоорондоо маргалаа гэхэд бид нар бас эргэл уцтна. Яаж ин миний өгшөө, яаж ин очиод уулзах уу ингэхүү те. Тэгээд дээрэс нь одоо нөгөө гэр бүлийн хичээлүүд эднэр те. Битээр одоо юу гэдэг магадгүй манай гэр ямар ч асуудалгүй битээр ингээд юу алаа хэрэлдэхгүй байгаа зүгээр байгаа гэдэг гэдэг чинь бол тий. Гэдэг чинь бол нэг тийм сайн юм бол биш. Бид нар тэгвэл би яаж сайжруулж болох вэ гэдэг тэр гэр бүлийн хичээл юмд бид нар ингээд сууж явах хэрэгтэй. Тэгээд тэр зүйлийг сонсоод ингээд явах юм бол ер нь бид нар бол болохгүй юм л байхгүй. За яг одоо бидний сууж байгаа энэ орчин болохоор Стил хэмээх ресторан байгаа. Olympic Residence-ийн 2 давхар яг Шангрилаг эсрэгтэл байрлаж байгаа энэ хүү ресторанаар та бүхэн маань зочлоод найзууд болоод ажлын хамт олон гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхөг хүсэх юм бол энд ирээрэй. Тэгээд хамтран ажиллаж байгаад баярлалаа. Ийм бизнесийн санаа байна. Хүү ингээ орон заяа. Тэгээд ямар ийм мэдрэмж авмаар байгаагаа ингээд сонгоно үйлчлэгээ тийм. Тэгээ ингээд нэг юм privacy нэг өрөөлөө орон заяа. Тэгээ тэнцэн ингээ тэр нэг мэдрэмжийн өгөх юм уур амьсгалтай, хөгжимтэй те нэг орж ирэхэд нэг баачка ингээд тэрчэнтэй цаа зүгээр гэд ойлголдог ч юм уу те. Тэгээ тэр хүний ноцлыг амар сайн хадгална. Дэм харагч нь. Бизнес санаа. Спорт. Манай залуучууд тийм манай AI ашиглаад хийх гэдэг юм шүү дээ. Тийм байж болохоор санагдаж байгаа байхгүй. Одоо жишээ нь манай залуучууд бол ер нь бол одоо яг тийм юмд баг үнэхээр хэцүү байх юм бол нэг одоо үгдий яг шийдээд байгаа асуудал нь болохоор нэг бааранд очиод одоо техниканаар ганцаараа ингээ уугаад тэгэл ингээл баг зүгээр тэр ингээд мартах гэж тэр моментиг давах гэж одоо шийдэх гэж биш зүгээр л мартах гэж тэр өдрийг нэг давчида тэр нэг хэцүү үеийг давах гэж л ер нь бол
одоо тэр нэг юм алкогол ч юм уу юмнууд хэрэглэж байгаа. Тэгэнгүүт магадгүй тэнд орохт нь яг сэтгэл зүйч дээр биш яг нэг тийм газар байвал айгүйх нэр гой санагдчихлаа сая ягдчих. Сэтгэл зүйч дээр очихоор ч юм бол ингээд хүн чинь мэдгүй ягаад ч нэг бас нэг нийтлэг юм нийгмийн нэг юм байдаг штэ. Сэтгэл зүйч дээр одоо л арай нэг өөр болж ах шиг байна. Гэхдээ нэг юм асуудалтай болчиход очиж байгаа юм шиг тий. Тэрний чинь наадлын тэрний нааталт нэг тийм хамтдаа зохицуулах хин нэгний асуудлыг хамтдаа зохицуулах нэг тийм сервис байна. Гэр бүлийн одоо хичээлэхээр гэр бүл асуудалтай болохоор очиж байгаа юм шиг санагдаад. Харин гэр бүлийг сайжруулах гэж очиж. Одоо аудын хичээлэхээр одоо би жуун гайгүй аах штэ. Би энэ суух бараг хэрэг байгаа мó гэдэг тийм хандлагатай байдаг тий. Чи аудын хичээл суух юм би тийм муу хүн юм уу? Тэ бараг хэрүүлээ ялан болж байгаа тий. Тэр нөгөө masculinity зал дээр болохоор яг нөгөө спорт групп байх хэвээр энэ тэрэг тэр нөгөө Andrew Tate-ийн асуудлыг би нэгэнт ярьснаас хөө ярьж хэлээд байна л да. Тэр нэг одоо би ийм хоёр талын нэг юм жоохон bipolar ч юм шиг social media-гийн news feed-тэй байхгүй. Миний news feed-ийг харахаар нэг нь болохоор ингээл амар сүнэж байгаа, өнгөнэж байгаа, дасгал хийж байгаа, boxing sparring хийж байгаа бахар билсүүд гарч ирээл. Нэг болохоор ингээл ийм activist энэ тэрэ өөр зүйл юм байлаа. Тэгэд харахаар аль нь ир хүмүүн санагдаад байна. Одоо ингээд цоврал ингээд бага насны хүүхд хүчрхийлэгчээс тэр нэг юм рил байгаа байхгүй тий. Асуусан асуулт гэдгсэн чинь хоригчнороо яаж сонгож байгаа вэ? Ямар тактуудаа байгаа яаж сонгож байгаа вэ гэдгсэн чинь аавыг хардаг. Аав нь present байдаг уу, хажууд нь байдаг уу? Аав нь байхгүй бол тий. Эсвэл аав нь байдаг бол аав нь өөрөө аюул мөн үү? Аав нь тий юу гэдэг чамд хэр гай болох вэ гэдгийг хардаг ч юм уу тий. Тэгэнгүүтээ тэр бол ингээд эрэгтэй хүн хүчтэй байх хэвээр. Эрэгтэй хүн өөрөө ингээд юу гэдгийг бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд дахиад буцаад нөлөөлөл тэрэ санхүүгийн хувьд ч тийм хүчтэй байх хэвээр. Тэр бол шаардлага бас ингээд байх хэвээр шаардлагагүй гэвэл байх хэвээр шаардлага. Нөгөө талаараа дахиад эрэгтэй хүн өөрийгөө нэг хэвээр эмзэг байх хэвээр. Нөгөө спорт групптэй өөрийгөө ойлгуулж чаддаг байх хэвээр. Дэлгдэг байх хэвээр. Хүнээс тусламж гуйж чаддаг байх хэвээр. Дахиад хүнийг хайрладаг, инэрдэг, зөөлхөн, үр зөөлөн байх хэвээр гэдэг. Им нэгтлийг дагалж хагаад ингээд нэг нүдээр харах биш аль нь нэр хүн гэдэг нүдээр харах ёстой юм шиг л сөүлүүд аягүй санагтаад. Тэгээд тэгэнгүүт бас буцаагаад тэр чинь нэг юм балансыг барих ч юм уу эсвэл энэ балансыг олох эсвэл тийм болох ч өөрөө эр хүн болгоны хувьд өөр чаленж байгаа шүү дээ. Яг одоо зөв яг Andrew Tate тийм үү тэр нөхдүүдийг ингээд харж агаад ерөөдөө нэг хоёр туйлын юм яриад байгаа байхгүй. Нэгт нь болохоор ингээд за эмэгтэй хүн бол одоо independent байх хэрэгтэй гэд нэгтлийн одоо ингээд феминист чиглэлийн те одоо тийм те одоо ингээл эрчүүдийн дор орж болохгүй эсвэл өөрсдийн гэсэн мөнгөтэй байх хэвээр эрэгтэй хүн бол мөнгийг юу лээ мөнгөтэй хүнийг бол эр хүн бол мөнгийг дээлгэж чадахгүй ч тийм үү те нөгөө талд болохоор одоо Andrew Tate маягийн залуучдыг дагсан ингээд одоо хүүхнүүд бол одоо тийм юм инээтэрэгэд гэтэл яг энэ хоёр бол хоёр юмны туйл байгаа даа байхгүй те зүгээр яг бидний ер нь бол харах үзвэл энэ хоёрын голд нь байгаа даахгүй. Бид нар чинь багаараа байж баг болж бид нар чинь юу гоё амьдарч байгаа хгүй. Яг амьдралыг босгож байгаа хгүй. Одоо манай аав ээжийн хувьд ч гэсэн эхнэр бүтээрийн хувьд ч гэсэн ер нь ингээд одоо эргэн тойрны хүмүүсийн тэр хоёр баг болж чадсан учраас л яг үндэ амьдрал сайжирч байгаа хгүй. Магадгүй айл нь мөнгөгүй байж болно, айл нь юугүй байж болно. Тэгэхдээ би одоо юу гэдэг нь чамайг насан туршдаа хайрлана. Нөгөөд нь би чамтай бас насан туршдаа хамт байна гэсэн тэр нэг юу байгаа шүү дээ. Амлалт байгаа шүү дээ. Тэрэндээ л ерөнхийдөө үнэнч байж чадсан хүмүүс бол дунд нь янз бүрийн одоо бүдрэх одоо юу яах асуудал зөндөө гарна. Тэг яг нэг ийм юуг л энэ мессежийг л ерөнхийдөө бид нар бас нийгэмд бол хүрэх ёстой юм уу гэж ер нь хараад байгаа хгүй. Сайн аав байна гэдэг чинь бас нөгөө талаар бас сайн нөхөр байна гэсэн үг байгаа хгүй. Яаж сайн нөхөр байх вэ? Сайн нөхөр байж тэр чинь бас сайн нөхөр байх юм бол одоо юу гэдэг нь тэр чинь бол гэр бүлээ бас ингээд цогцоор навж явж байгаа хгүй. Тэгээд хүүхдүүд бол юу гэдэг нь би одоо мундаг одоо аавын дүр тоглоод би хэрвээ ээжийг хайрлаж чадахгүй бол тэр чинь бас л асуудал байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нэрээс яг энэ нэг дундын юм байд юм байна гэдгийг л үнэхээр гаргах хэрэгтэй. Магадгүй одоо нөгөө social book-ийн одоо алгоритм орол тийм. За нэг юм экстрим ярих юм бол хүрдэг, нөгөө талын экстрим ярих юм бол хүрдэг. А яг тэр дундын мессеж нь ерөөхдөө ингээд замгарчаад байдаг хүн хүрдгүү тийм. Сексипшн чинь тийм. Тэр чинь бол одоо амар ингээд нэм провокатив ч юм уу эсвэл тийм биш байгаа даахгүй тийм. Яг л ингээд нэг гол
голыг барьсан яг энэ зүйлийг ярьж байгаа. Ер нь бол эхнэрч тэр нөхөрч тэр ерөөсөө энэ бол багийн тоглолт гэдэг л ойлгох хэрэгтэй. Эхнэр өвтөрч гэсэн ерөөдөө айгүй тийм баг сайн баг болж ерөөдөө бас чадсан юм уу гэж боддог байхгүй. Өмнөх яг энэний өмнөх дугаар дээр болохоор маш олон ээжүүдтэй ажилладаг бизнес эрхлэгч юмштай орсон байхгүй. Бадмаа гэдэг чи. Тэгээд тэр чи ярианд бас нөгөө түрүүн бас хэдлийн яриад өнгөрлөө аауд бас нөгөө жирэмсэн дээрх хямралд ордог гэл тээ. Тэгээд яг пост парtum синдромын талаар ярьжсэн. Гэхдээ эмэгтэйчүүдэд тусдаг тусгал эмэгтэйчүүдийн тэр нөгөө тэр үеийн хийдэг экстрем үйлдэл сэтгэл зүйн эмзэг байдлын тухай ярьсан. Тэгээд мэдээч нөгөө та өөрөө биш л пост парtum синдромд орж исэн үү? Нэг хоёр дахь нь болохоор яг тухайн үед мэдээж пост парtum синдромд орж байгаа ээж эмэгтэй хүн тэгээ нөгөө дүнгиж жимсний дараах эмзэг байгаа их нэртэй та бас хажууд нь яаж present байж одоо нөхрийнхөө үргийг гүйцэтгэж ирсэн бэ. Тухайн үед тэр үеийн та хэдийн гэр бүлийн нөхцөл ямар байсан. Яг нь ер нь би нөгөө нэг яг магадгүй жоохон нас явцсан байсан болоод бас арай гайг байсан юм шиг магадгүй. Би ер нь бол аав болох айгу тийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Ер нь бол тэгээд ер нь одоо 30-таад аав болжсэн баг. Тухайн үед ч гэсэн бол 30 юм уу? Тухайн үед ч юм бол бас л хөөрхөн оройтсан байна гэл да нөгөө нэг үгэлдэг янз бүрийн трансфер хүнтэй суугаач гэж хэлчихсэн. Тий. Тэгэхээр нөгөө нэг айгу тийм нэг бодлын нөгөө нэг хүсчээж одоо нөгөө хүүхдтэй болсон учраас айгу тийм юу байсан байгаа. Нөгөө талаар бол нөгөө нэг эхнэр одоо ялч би чинь одоо нэг 1-2 хоног байгаад тэгэл ажилдаа явна те. За эхнэр бол хүүхдээ хараад үлдэн те. Тэгэл ер нь нөгөө нэг яг нэг юм бас нэг фаны тохиолдол байдаг гэсэн юм аа. Ер нь ингээд яг ингээд гэртээ ороод ирэхэд ингээд эхнэр амар ин стрессцэн нөгөө хүүхд уйлцсан ч юм уу те. Тийм үе байдаг. Тэгээ ерөөс эхнэр надад ингээд чи хүүхдээ харж байгаараа гээл тэгэл өрөөрөө унтлагын өрөөр ороод хаалгаа хаагаал. Тэгэл тэр хооронд би нөгөө хүүхдээ ингээд одоо хуурайлдаг ч юм уу ингээд хоол унд хийдэг ч юм уу тоглоол нөгөөд чи ингээд саатуулаад байжгаад тэгэл нэг 30 минутын дараа эхнэр бол аюу ингээд сайхан ааштай болоод буцаад гараад ирдэг те. Нөгөө нэг эн чинь нөгөө бас нэг ачаагаа үүрж байгаа л ачаагаа ингээд хамтарч үүрж байгаа л хуваалцж байгаа л тийм юу байгаад байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө нэг яг баг болно гэдэг чинь тийм байгаад байхгүй. Хоёр хүн нийлээд нэг хүнийг өсгөх гэдэг чинь болохоор ганц хүн ганцаараа нэг хүнийг өсгөх гэдэг одоо 24 цаг одоо нэг хүнийг өсгөх гэдэг чинь бол асар том одоо ялгаатай шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бол яач юу аав нар бол аюу тийм юутай орцгоо. Тэгээ яг магадгүй зарим тохиолдолд ерөөсөл гэр бүлээл бид нараас сонгох хэрэгтэй байгаа байхгүй. Магадгүй одоо юу гэдэг нь те бид нар гэр бүлээ сонгосноор зарим нэг найзуудтай муу хүн болж харагдана, зарим нэг одоо ажил дээр одоо хариуцлагагүй хүн болж харагдана те. Тэгвэл яг гэр бүлээ сонгоод явсан нь ер нь бол урт хугацаанд л хожичоод байгаа байхгүй те. Энэ бол зөвхөн нэг мөнгөний асуудал биш. Зөвхөн нэг одоо албан тушаалын асуудал биш. Энийн цаана бол одоо гэр бүлийн тогтвортой байдал, за сэтгэл зүйн тогтвортой байдал, за өөр одоо эрүүл мэндийн тогтвортой байдаг. Маш олон ингээд давхар одоо зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй тийм зүйлүүд бас явж байгаа байхгүй. Энд нэг багаар ажиллах айгуу чухал. Тэгээд нэг юм нэгдсэн алсын хараа зориг гэдэг юм бас хамтдаа ярилцаад хэтэрхий нэг талдаа тийм хэтэрхий нэг талдаа харилцаа байвал тэгэл ер нь марафонд ингэж гүнэл гэсэн үг шүү дээ. Яг нь ер нь өнөөдөр ингээд нийгэмдэр харж байгаа ч гэсэндээ одоо ингээд хүчнээ мундаг ингээд өөрөө бизнес хийдэг одоо юу яа гэм мундаг болчихвол тэгэл үр хөвгтүүд нь сайн явахгүй эсвэл тэд нар одоо юу гэдэг янз бүрийн асуудалтай тий янз бүрийн юмд донтцсон байх юм бол яг үндэ тэр мөнгөөр нь яг яах гэдэг тэр хүн тийм үстэй. Ер нь бол эн чинь бол зиндэнд бид нэр л юу гэдэг сайн хүүхдүүдийг өсгөж чадж гинөө сайн одоо гэр бүл сайн үр удмыг үлдээж чадж гинөө гэдэг чинь л ер нь бол одоо том хамгийн том шалгуур болчиход байгаа байхгүй шүү дээ. Одоо тэгэл хаасаа өглөө шүү дээ бид тэдчтэй баахан жишээнүүд хараад скандалууд гараад хүүхдүүд нь задлалтаа лар тамхиттай л явж байгаа. Кейсүүд. Лаглаг юмстэй. Тэгээ бидний нөгөө тренд асуулт байгаа. Тэгээ бидэд нөгөө баг наснда боддог гэсэн мөрөөдөл тэгээд ер нь одоо таны бас бодож байгаа юмнууд юу байна? Тэгээ одоо ингээд ер нь одоо яг энэ сайн аав ингээд байх тал руу нэлээд бас ажиллаад явж байгаа учраас тодорхой хэмжээнд бас сайн аав болцсон байгаа болов ч гэж бас бодож байна. Тэгэхээр одоо баг бахта боддог гэсэн мөрөөдөл одоо бодож байгаа мөрөөдөл хоёр нь юу бас ялгаатай байна? Одоо ер нь та бас гоё мөрөөдөл нь юу байна? Яг мөрөөдлөхээр яг мэдээж хувийн зорилгод бол байгаа л да тий. Тэгээ эхнэр өвтөр нэг 2000 тэр ч хэзээсэн 2013 онд юм байна. Ер нь яг нэг гэрлээд нэг 2 жил болж байсан баг. Тэгээ тэр үед нэг одоо нэг Австралийн нэг хүний нэг сургалтанд суугаад тэгээ бид тэр 10 жилийн зорилго гэдэг ингээд биччихсэн байхгүй. За хоёул 10 жилийн дараа нэг ийм болчмоор байна гэд. Тэгээ өвтөр чинь ингээд баах юм бичээл за орлогын хувьд тийм болно, санхүүгийн хувьд тийм болно, ийм байна ингээд баах юм бичиж байгаа.
Тэгээд ингээд 23 онд битэр дүгнсэн. Тэгэхэд бол нэг ойр цоор нэг 70-80% та бас биелэлтэй явж байна. Тэгэн гут битэр хахад 23 онд шинжилээ. За 33 онд манай гэр бүл ямар байх юм бэ гэдэг нэг тийм зорилго тавьсан. Тэгээ 33 онд одоо за тэр үед бол одоо манай хүүхдүүд бас 23 онд бол хүүхдүүд манаас хөөрхөн том болсон. Тэгээ тэр хоёртой бас ярилцаад за чи ямар гэдэг дөрүүлээ ингээд бичиж байгаа байхгүй тэр төлөө. Тэгээ яг бид нэг жилдээ нэг удаа ч юм уу ингээд гаргаал уншаал ингэж аам тийч аам гэж ингээд ерөөхдөө замаа хараад тийм ерөөхийн нэг юугаа. Тэгээ тэгж бичихэр нь айгүй надад бол айгүй чухал бас урт хугацааны мөрөөдөл юм шиг байгаа юм. Яг одоо хувь хүний яг энэ бас нэг тийм юу гэх юм бэ? Би нэг аавтайгаа нэг 20 эдтэй байхдаа аав дээр бас нэлээд харилцааны явж байгаа асуудалтай байсан. Тэр үед бас ингээл гэр бүлд нэлээд асуудалтай. Тэгээ би аавтайгаа нэг одоо барилцж аваад нэг 20 эдтэй тий. Тэгээ тэр ингээд хоорондоо нэлээд маргалдаа. Тэгээ би тань шиг хүн би болмооргүй байна гэд юу яадсан хгүй аавтаа гэдэлсэн. Тэгээ тэр манай аавд нэлээд бас ер нь нэлээд туссан юм шүү. Тэгээ би сая нэг сүүлдээ нэг 40 гарчаад ер нь нэг аавтайгаа нэг цуг ингээд бид нар одоо юу яагаад нэг бас нэг юм ярилцлага нэр хийж чаад. Тэгээ би ер нь аавтайгаа л адилхан хүн болмоор байна гэд ярьсан байхгүй. Тэгсэн манай аав тэрэнд амар баярлсан ер нь. Тэгээ ер нь яг би одоо бас л ялчгүй бид нар зарим талаар нөгөө нэг яг аав ээжийнхэн замаар л ерөнхийдөө явт юм байна. Тэгэхээр ер нь бол тэр замаар л цаашдаа ингэж явах хах гэж би бас найдаж байгаа юм л да. За тэгээд бараг 2 цаг гаруй ярилцлаа. Тэгээд эр хүн аав байх гэр бүл гэл нийгмийн ер хамгийн эмзэг гэж болох тий нандин гэж болох зүйлүүдийн талаар ярилцлаа. Тэгээд энэ бүх өөрийнхөө нандин зүйлсүүдийг одоо нэг нүгөө хуваалцаж гоё ярьж туршлагаа хуваалцаж бас сонирхолтой судалгаануудыг бидэнд танилцуулсанд баярлалаа. Тэгээд таны хувьд бас хэлээгүй үлдсэн за нэг ингээд хэлээд захиад дуусгая даа гэж бодсон захиас хэлэх юм юу байна? Тэгээд тэрийг хэлээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. За айхтарч одоо бас нэлээч юм бас coverчлаа да. Ер нь л түрүү хэлжсэн шүү дээ тийм нөгөө нэг сайн аав байна гэдэг бол зөвхөн одоо нэг хүний асуудал бас биш байгаа юм л та. Нэг гэр бүл цаашлаад нэг нийгэм цаашлаад улс орны одоо тэгээ өнөөдөр бол бид нар бол янз бүрийн юм товторгүй байдалтай ер нь бол нийгэмд амьдарч шүү дээ тийм маш олон асуудлууд гарч байгаа маш олон юмуд гарч байгаа тийм. Тэгэхээр энэ үед бол ер нь яалчгүй бид нөгөө нэг аав байна гэдэг бол юунаас илүү чухал хизээ эзэнс илүү чухал болчиход байгаа байхгүй ер нь л тийм. Одоо бид нөгөө нэг 1900 баг 80 оноос хойш одоо эдийн засгийн нөгөө глобалчл одоо эдийн засгийн одоо юм өсөлтөй ер нь бол баг энэ зүйл ер нь дуусч байна. Тэгэхээр цаашаа бол ер нь ямар байхыг бол мэдэхгүй. Одоо яг тэр одоо AI эднэр хөгжснөөрөө те хүүхдүүд маань ямар мэрэгчлээ болох юм ер нь яаж мөнгө олчих юм яаж амьдрах юм ч гэсэн яг үүндээ тодорхойгүй байна. Тэгвэл би зүгээр нэг юмд юу итгэдэг гэхээр сайн аавын дор өсөж байгаа сайн аавтай ингээд юу харилцаж өсөж байгаа өөртөө ихтэй болж байгаа өөрийгөө одоо юу гэдэг нь илэрхийлээ сурцсан тийм залуучууд л яг үүндээ одоо амьдралаа бол ямар ч нөхцөл байдалд ямар ч одоо орчинд бол өөртөө аваад явах чадвартай тийм хүмүүс л гарна гэж би итгэж байгаа. Тэгэхээр би хүүхдүүдээ ч гэсэн ер нь бол яг тийм хүн болоошоо л гэж хүсэж байгаа. Тэгээ Монголд бас тийм олон хүмүүс гараасаа олон залуучууд гараасаа тий магадгүй бид нар үүдийн тий одоо бол нөхцөл байдал одоо аав маань хариуцлахгүй байсан байж болно янз бүрийн асуудалтай байсан байж болно. Гэхдээ өнөөдөр биднэрт энэ бүх зүйлийг өөрчлөх боломж байгаа даа. Өнөөдөр биднэрт яг энэ түүхийг одоо энэ нэг үр удмынхаа тэр түүхийг өөрчлөх боломж байгаа. Тэгэхээр тэр боломжоо л үнэхээр хамгийн одоо сайнараа хамгийн одоо юу гэдэг нь те сайнараа ашигласаа л гэж би залуучтайгаа эрчүүдийг аамрыгаа уриалмаар байна. За тэгээд бичлэгээ үзсэн манай залуучууд бүгдээрээ сайн болоорой. Тэгээ багаараа бас хамтарч ажиллаарай. Тэгээ сайн ярилцж сайн бас уйлдаг байгаасай гэж хүсэж байна. За тэгээд энэ үрд манай Улман Тех подкастын маань 10 дугаар өндөрлөж байна. Тэгээ бүгдээрээ дараа дахин уулзцгаая. Удахгүй уулзцгаая. Баярлалаа.